За Барагшин подкаст сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. Би хөтлөгч Ами байна. Биш. Тэгээ энэ бол манч нэг тийм өөрөө нэг тийм мундаг баг биш учраас нэг тийм агуу супер юм бол подкастаараа ярихгүй. Яг зүгээр энэ хүн их сонирхолтой хүнд энэ их зөвүүн гардаг. Энэ өстө гоё баг гэдэг гэсэн хүмүүсээ би өөрөө олж очоод ураад ингээд манай подкастт ороод өгөөч гэд гуйгаад. За тэгээ тэр хүмүүс маань ирээд бид хэд ингээд дэвэн дэлхийн хов живийг хам чим ярилцдаг байгаа. Ер нь бол тэгэхээр андууд хүлээлттэй баг тавиараа. Тэгээд одоо дараа нь хэрэггүй юм ярьлаа энэ тэргээд уурлаад байваа. Болохгүй шүү. Бити стресс дээрээ. Chill. За сайн байцгаана уу миний Монголын анд нөхдөд та бүхэн аз жаргалтай амар амгалан 50 сайхан амьдарч байна уу? Эсвэл хараал идсэн стресс депрессэндээ баригдаад сэтгэл готролд орж байна уу? Тэр чинь аль нь ч байсан тэр бол та нарын асуудал надад ямарч байдлаа байхгүй. Гэхдээ яг хуу энэ подкастыг хэрвээ сонсож байгаа бол сонсонгоо ямар нэгэн хоол хийж эсвэл шартад сэрээд бантхан зуурч өөртөө идэх гэж байгаа бол эсвэл одоо ажил дээрээ ажилдаа явах замдаа чивчээ зүүчээ давтуусан дотор гөлийж яваа бол ер нь ямар ч нөхцөл байдалд байсан тэр үедээ гой шаагаарэ гэж хэлээд энэ подкастаа эхлүүлье. Тэгээд энэ удаагийн дугаарт маань болохоор Book and Movie Holics гэдэг ном киноны аюу гой нийтлэлсэн зүг тий нийтлэлүүд бичвэрүүд бичдэг. Гэхдээ яг тэр бичвэрүүд нь одоо зүгээр нэг юм өнгөлн одоо юу гэдэг тий энэ бол ийм кино энэ хэсэг нь ингэж санагдсан ийм гоё тийм гоё ба биш. Илүү одоо тэднийг хамгийн миний бодлоор бол яг тэр бичвэр бичдэг хүмүүс дунд одоо топ тэр номер 1 гэж би боддог. Амар гоё задж бичдэг, амар гоё ухдаг, төнхдөг. Тэргээ гоё хүнд хүргэж чаддаг тийм одоо юу гэдгийг хуудас байдгийг. Тэр хуудсын админ тэгээ сүүлийн үед бол уран зохиолын ном баримтад одоо намтар гэх мэтчлэн гоё гоё номнууд орчуулад ер нь бол маш тийм одоо workaholic хүн гэх юм уу. Тэгээд тийм хүн байгаамаа. Би тэгээд юунуудын влогуудын амар их уншдаг, үздэг ингээд бүр ингээд тийм байж байгаа. Тэгээд танилцаад ба найзууд болоо тэгээд ингээд өнөөдөр подкастт оруулах гээд ирсэн байна. Тэгээд сайн байна уу өнөрч ирсэн. Сайн уу. За сайхан амарч энэ урилга хүлээж авсанд баярлалаа. За бас баярлалаа. Тийм гоё informational юм те commercial үгнүүд жоохон хэл сурах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд яг нэг урьсан шалтгаан бол угаасаа ойлгомжтой. Тэгээд одоо асар олон жил 19 оноос хойш гэдэг чинь. Чи яг юугаа 19 оноос эхэлсэн те? Тэр юунуудыг. Би Монголд 20 онд ирсэн шүү дээ. Тэгэхээр чи одоо 19 онд уулзсан байх боломжгүй. Уулзах биш нүг юугаа 19 оны 2 сарын хуудсыг эхлүүлсэн гэж үү? 19 оны 2 сарын 13 гэж би санаад байна. Тийм чи яг зөв санаж. Одоо 6 жил болсон гэсэн үг. Тэгээд ийм болсон юм андуудаа. Ингээд яг мань чин юун дээрээ рил милэн дээр амар ийм хараал хэлээл нэг сонь нахаалны нэг юм бүдүүлгийн тэнэг ийм орк виста шиг байдаг л та би яг тэрийг мэдж байгаа. Гэхдээ яг уулнаас жоохон уран зохиол мохол сонирхдаг байхгүй юу? Худлаа үнэн чааваас хөөрхий бас нэг яваачих га. Тэгээд 19 онд би нэг гэртээ нэг фэйсбүүк ухаад гिचсэн чинь тэр яг 4 сард гэж санаж байна. Тэгээд ясан чинь нэг ийм хуц гараад ирсэн. Би яг хамгийн анх тэр нэг юуны тухай бичрийг уншчихсан аахгүй нэг 3 нөхөр рүү. Эрх маяар юм. Тэр ремарк. Би тэр номын өдөө болтол уншаагүй л байл л да. Тэгтээ зүгээр ингээл юу яасан чинь уншаад үзсэн чинь амар гоё санагтаад. Тэгээд шууд нөө пэйж рүү дарж ороод ингээд бүгдийг ингээд гүйлгээд тэгээ ингээд ихнээс нь уншчихсан юм л да. Тэгээд тэр оройн амар пивуунгаа нөгөөдүүдийн бүгдийг уншаад. За нэг тиймэрхүү. Тэгээ тийм учраас би ийм хүнтэй одоо ярих гэж байгаа шүү андуудаа. Тэгээд та хоол хийж байгаа бол хоолоо гоё хийгээрээ. Ажилдаа явах гэж байгаа бол автобус чинь жоохон төгжрөх болтугай. Төгжрээд энийг ингээд бүгдээр нь сонсоход өдрөө гоё ихтүүлэх болтугай гэж ерөөхөн чаашаа. За, сайн сайхан юу байна өндөр жаргалаа. 50 да ажлуудаа бүгдийг нь хийх гээл тэрэндээ заримдаа жоохон ядраал гэхгүй явж гин. Тийм тэгээ саяны номын баяраар шинэ орчуулга гаргасан болохоор тэрэн дээрээ бас нэг том ажлаар гарчихсан болохоор айгу гайгүй тайвширчихсан гэх юм уу явж гин да. Алкохолик гэдэг чиг ер нь аюу тийм юу хүн юм аа тийм workaholic юм аа тийм ерөөс бэдэ. Би өөрийгөө ерөөс тэгж ядахгүй нэ. Би бүр айгүй амар ажилдаг хүмүүсээр ингээд айгүй хүрээлүүлдэг болохоор ерөөсө тэрийг нэг тийм амар яг ажилд онцсон ч юм уу яг тиймэрхүү гэж хардаггүй шүү дээ.
энэ нийгэмд ер нь survive хийх бидний гол зүйл чинь л одоо ингээд тасралтгүй ажиллахыг угаасаа шаардж байгаа. Тэр нь зөв ерөөсөө биш гэхдээ угаасаа өөр сонголт угаасаа байхгүй шүү дээ. Байхгүй. Яг одоо юу гэдэг нь би ажил хиймээр байна ба тэгэл film маяг гэсэн юм амар тийм. Юу ярих гад юу яриад яваад байна да. За тэгээ тэр юунууд их чи би ингээд бүтэн жил уншсан заяа. Тэгээд бүгдийг нь уншаад тэгээ би эхлээд бүр ингээд нэг юм эхлээ киногоо ингээд татаж үзчихэд тэгээ үзчихэнгуудаа дараа нь би ингээд тэр киног ерөөсөө ер нь ойлгодгүй байхгүй ингээд тэр чинь дандаа нэг юм хуучны мочны тэгээ нэг кино гэдэг бол нэг амар юм дип шитэд байгаа. Тэгээ ингээд нэг үзэхэр ингээд нэг юм юу болоод байгаа юм бол яг ингэсэн болов тэгсэн болов молоо энэ төр дундуур нь сонь бэлэгдлүүд ингээд гараад ерөөсөө ойлгохгүй тэгж жагаад яг нэг үзчихэл тэгэл араас нь нөгөө нэг юуг нөгөө бичвэрийг уншчихаар ингээд нөгөө нэг миний одоо нөгөө ойлгохгүй мэдэхгүй байсан юмуд ингээд яг эргэлзэн ингээд тайлгадаад гараад ирчдэг байсан. Тэгээд 20 оны 3 сард ирлээ. Тийм. Тэгээ би нөгөө нэг тэгчээл ингээд яг нэг чат хардаг үгэн ч мэдэхгүй нөгөө нэг пэйж рүү ингээд бичсэн. Энэ өстой гоё байна, энэ өстой гоё байна, баярлалаа ба гэж бичиж байгаа. Тэгээд ковидын үеэр чи нэг алхаад хил гараад орж ирдэг л яадаг. Тийм, ковидын үеэр нөгөө нэг би ч Москва сурдаг байсан байхгүй. Тийм, тэгээд яг Оросд шууд ковид гарсны дараахан шууд нөгөө бүх дотор бариудыг нь хааж магаал тэгэл ингээл сургууль онлайн хэлбэр рүү шилжиж байгаа байхгүй. Тэгээ би айгүй азтай яг 2020 оны 3 сар гэдэг чинь би ер нь бол дипломынхаа ажлыг хийх л дутуу байсан гэсэн үг шүү дээ. Тэгээд яг нөгөө дотоодын нислэгүүд нь бол байгаа. Тэгээд Москваас улаан өд хүртэл яг ингээд онгоцоор яваад тэмүүтэ улаан өдөөсөө Монгол руу яг хөлөөрөө хил гарч ирсэн. Яа. Тэгээ тэр эвгүй цаг байсан тэр одоо 5 жил өнгөрцөн гэхээр нэг л тийм хүчтэй юм шиг санагдаад тэгээд дээрээс ингээд нэг юм ковидос нэг юм амьдрал ковидын өмнөх ковидын дараах гэдэг нэг юм хоёр хуваагдангуудаа ковидын өмнөх цаг үе болохоор нэг тийм зүүд шиг юм шиг нэг хизээч бараг нэг юм байгаагүй юм шигтэй нэг мангар алсын тийм санагддаг болсон байлээ. Тэгээд тэр юунууд тэр чин би тэгээд тухайд гахдаг анх би нөгөө нэг уншаад тэгээд уншсан чинь нэг юм за энэ нэг тийм 40-тэй ах байна да гэж би зүгээр бодсон байхгүй. Тэгээд тэр чинь бүр ингээд амар юу яаж тэгж бичээд байгаа. Тэгээд тэгсэн чинь харин нэг юм баг надаас нэг 3-4-өөр ихч хүн бэжэдгийн би тэгээд одоо гайхаад тэр юуг эхлүүлэх болсон одоо шалтгаан балтгаан ч гэх юм уу тийм юм байт юм уу ямар нэг тийм романтик түүх стори тийм романтик юм. Яаж ч ингэж нэг наа чи хүн ингээ буруу ойлгохоор байгаа байхгүй ингээ нэг юм 2 сарын 13 гэдэг ч одоо яг нэг Валентины өмнөх өдөр байгаа даа шүү дээ. Тэнгүүт нэг юм мэдгүй юу ч гэж фантазлж болно шүү дээ. Тэгээ надад тэр өдөр мөдөр нь ерөөс хамаагүйсэн. Тэгээд ер нь надад ямар нэг ажил эхлүүлэхэд ерөөсөө тийм романтик шалтгаан ерөөсөө хэрэггүй гэдэг юм. Айгу логикийн хувьд ингээ бодоод яг яах вүлээ гэдгийг айгу бодож иж эхлүүлдэг болохоор нэг тийм романтик шалтгаанаас болж ингэж гинт ажил эхлүүлэх ингэж ер нь их байдаггүй гэх юм уу. Тэгээд яг тэрийг зүгээр нээх болсон шалтгаан нь яг нэг талаасаа аюу тийм миний тухайн үеийн нөхцөл байдал нөлөөлсөн байж магадгүй. Одоо юу гэдгийг гадаадад ганцаараа сурж байгаа хүн гэдэг утгаараа ч юм уу те ингээд аюу хүмүүстэй ялангуяа их хэл дээрээ бас ингээд хүмүүстэй юм ярилцсан өөрийнхөө мэдрэмжийг бодлыг ч юм уу хуваалцсан гэдэг чинь аюу өөр зүйл ахгүй юу. Хичнээн ингээд орс хэлийг ингээд мэдж байгаа ч гэсэн тэр чинь би зүүдлэхтэй хизээч орсоор нэг зүүдлэхгүй байх гэж би бодож байна. Ер нь би зарим зүүдээ сандаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Дөнгөт хүн яг өөрийнхөө зүүдэлдэг тэр их хэлээр хүмүүстэй өөрийнхөө бодол мэдрэмжийг хуваалцсан гэдэг айгүй өөр зүйл байхгүй. Тэгээд ер нь тэндээс болж эхлүүлсэн байх. Нөгөө талаасаа би оюутан байхдаа ер нь айгүй их ингээ хичээлийн ачаалттай ч гэсэн кинонд бол ингээ яаж игээ заавал цаг гаргадаг байсан. Тэгээд Оросд ч бас юм жижиг театрууд амар ихтэй зөвхөн ингээл шинэ кино нээлттэй хийж байгаа кинонууд гардаг биш. Зөвхөн нөгөө хуучны кинонуудыг DVD-гээр ингээд үзүүлдэг нэг юм том дэлгэцтэй зөвхөн судалтай юм жижигэн театрууд айгүй их байдаг. Тэгээд тийм театруудад ингээ хичээлээ тарчаад айгүй их цаг өнгөрөөдөг байсан. Тэгэд яг тэд нар маань болохоор ингээд үзэг тусам илүү айгүй гоё гүнзгий кинонууд гарч ирж байгаа. Тэгээд надтай яг тэр кинонууд нэг юм харилцаа яриа үүсгэж байгаа шүү дээ. Тэндээсээ би дараа нь өөрөө нэг юм өөр хүмүүстэй харилцаа яриа үүсгэх гэдэг нэг юм хэрэгцээ бас гарч ирж байгаа байхгүй. Яг тэр хэрэгцээний дагуу ерөнхийдөө бол нийжсэн. Тэгээд тэрийг бол нэг тийм амар
ийм viral болгон ч юм уу тийм зорилго бол ерөөсөй байгаагүй. Яг ийм тодорхой хэмжээний community үүсгэх ч юм уу те яг тиймэрхүү зүйл байсан. Тэгээд гол нь яг тэр кинонуудыг ингээ зүгээр нэг үзээд өнгөрөх биш. Тэр киноноос ч өөрөөс нь ийм харилцаа яриа ургаж гарч явах ёстой гэдэг яг нэг тийм юу байсан болов? Шалтгаан байсан болов? За та хэдийн гүйлгэж байгаа энэ рекламын ачаар бол подкастанд бүтэж байна. За Monjus компани Ara брэнд манай подкастыг дэмжин хамтран ажиллаж байна. Байгалийн эрдэстэй энэхүү усыг өдөр болгон хэрэглэхэд тохиромжтой, ходоодыг чинь цэвэрлэж, шаардлагыг чинь тайлж, хордлогыг чинь үлдэн хөөж, даралтыг чинь бууруулнаа. За тэгээд дээрэс нь найз нь бол өөрөө энэ усыг өдөр болгон хэрэглэдэг. Тэгэхээр миний андууд ч гэсэн Ara-га уугаарай. Баярлалаа. Тэгээд юу ингэж асуулт. За яг асуултыг одоо шууд ингэ авчиж заяа. Чи ингэж за амар бас ингэ тэр болгоны хүмүүсийн их үздэггүй ч юм аа ингээл амар юм хуучны кинонууд ингээл ухаж гаргаж ирээл те бүр ингээл бүр баг 100 жилийн өмнөх юм дуугу кино миноноос мангар юм юм уу утгаснаг нь дэлгэрүүлж ингэж бичээл ингээл эсвэл тэгээ яаж яхад нэг бид бүр анзаарсан хгүй ингээд задлахта тэр одоо кино тэгээ дээрэс нь тэр найруулагч нь одоо бусд кинонууд тэрний нөгөө хэв маяг тэнгуүтээ тэр тухайн улс орных нь тэр цаг үеийнх нь одоо юу юм уу тэр гэлтэй бусад нэг амар олон юмтай ингээ холбоод яриа. Тэгээ би зөвхөн нэг өмнө нэг орсон нэг юу чинь сонссон чинь хэрэг одоо кино үздэг бай мэддэг гэсэн чинь жилийн дотор 800 кино үзсэн гэд нэг тийм ярихгүй юу. Тэр бол оюутан байх үеийн юу одоо бол арай зөөрсөн тэрнээс бол хамаагүй зөөрсөн. Тэгээ эн чинь зүгээр одоо жишээ нь энгийн мань мэдтэй зүгээр ингээд нэг ганц ингээ 2 цагийн кино жишээ нь ингээд бодцоож үзэх гэж бас бүх юм болдог байхгүй юу. Ер нь бол баг арай ч үн нэг юм үзэж амждаг. Тэгээд чи яаж явж байгаад ийм болчихоо ер нь яг чамд юу тохиолдсон ийм амар их одоо ийм жилд 800 кино гэдэг чинь чи 800-а 365 хуваахар чинь бараг өдөрт доор хаяж 2 кино 2 юм уу заримдаа 3 кино болчихж байгаа байхгүй тий. Тэгээд тэр чинь тэрэнд нэлээд донтсон л дуртай л байж таарад шүү дээ. Энэ яг юу тохиолдсон чамд? Яагаад ийм кинонд дуртай болцсон юм? Тэр яг анх үзсэн кино чинь тэрлүү чиглэх нэг юм кино хүмүүст байд юм шиг надад санагддаг. Яг юм кино айгу ингэж бүр гүнзгий сонирхдаг хүмүүст. Одоо жишээ нь яг хүмүүстэй Монгол ирсний дараа хүмүүстэй ингээд айгу их яриад үзэнгүүт бүх хүний яг тэр нэг кинороо бүр яг ингэж түлхэж байгаа өөрийг нь түлхэж байгаа кино байгаа шүү дээ. Ингээд бүр дахиж тэр нэг ёроолоосоо гарч ирэхэрэг болтол нэг юм гүнзгий юм руу түлхдэг кинонууд айгу олон хүмүүсийн хувьд ингээд шин one cover байдаг ч юм уу те. Тэр хүний киног үзээд ингээд тэр нэг гоё өнгө гэрэлхийг байдیں۔ Тэр жүжигчээд найруулаг харилцаа яриа гэдэг ч юм уу. Тэр бүх юмний ингээд гоё нэг юм угаасаа л ийм кино байх ёстой байсан юм байна гэж бодогдтол бүх юм айгуу гоё зохирцсон кинонууд үүдэг штэ тий. Яг тийм кинонуудаас эхлээд хүмүүс ер нь ийм жоохон донтох тийшээ хандд юм шиг байгаа. Гэхдээ тэр нь бол ойролцоогоор нэгээс 2 жил мэл үргэлжилдэг ч юм уу те. Тэгснийхаа дараа яг ингээд кинонд хайртай сонирхдаг хэвээрээ ч гэсэн яг тэр нэг үзэх эрчим нь арай буурдаг ч юм уу. Яг нэг тийм үе бол яг кино өөрийгөө сонирхдаг, гүнзгий айгу мэдхийг хүсдэг ч юм уу те. Сонирхдаг гэж хэлж байгаа хүн болгон тохиолддог тийм үйл явц авах гэж бодож байна. Надад зөвхөн биш. Миний хувьд болохоор яг тэр кинонд юу гэсэн бэ гэхээр Jim Jarmusch-ийн нөгөө нэг Stranger Than Paradise гэх кино байдаг шүү дээ те. Яг тэр киноноос хойш бол би ер нь яг ийм бүр юм донтох чиглэл рүүгээ шууд яваад орсон байхгүй юу. Тийм тэр нь бол бүр 11-р ангиас эхэлсэн байхгүй. Тэгэхээр ерөөсөө оюутан байх үед аль хэдийн тэр нэг кино үзэх зуршил нь суудсан байсан. Дээрээс нь юу гэдгийг нэг юм гэр орны хараа хяналтаас нэг хүүхэд гараа яваад хөрчин өөрийнхөө хийхийг хүсэжсэн дуртай юмдаа илүү их цаг зарцуулдаг штэ тий. Яг тэр бас аюу их нөлөөлсөн баха миний хувьд. Яг хуу 10 жил ингээл хичээл аюу сайн хийдэг ч юм уу тий. Тэгэл ингээд явж байгаа ч гэсэн тодорхой хэмжээний нэг юм хараа хяналт байгаад байгаа шүү дээ. Үргэлж юм дэлгэцэн өмнө суугаад иж болохгүй гэдэг ч юм уу. Тэгээ наваг 10 жил тахаа одоо шиг ийм олон тийм сууг одоо юу гэдэг янз бүрийн юмнаас ингэж кино үзэх боломж ч гэсэн төдийлэн амар их байгаагүй угаасаа. Тийм тэгээд яг оюутан болсны дараа бол илүү тэр яг үйл явц нь эхэлсэн гэж бод. Яг тэр үе чи бас нэг киноны одоо үзэх одоо стриминг нэг юм платформ юмнууд нэг арай олон сонголттой болж малаад яг илүү нэг дэлгэрсэн үе яваад байгаа шүү дээ. Тэгээ би чинь тэгээд нэг юу гэж нэг уншсан нэг ямар постоос ч үйл харсан чинь нэг юм үндсний телевизээр ингээд нэг юу гардаг байсан гэд бүтэнсээ өдөр болгон билүү нэг юм. Үндсний телевизээр орой болгон 22 цагаас амар гоё киноноо гардаг байсан. Тэр одоо бүр филиний милийн кино. Би тэгээд тэгсэн чи бүр ингээд нэг сэрүүлгээ тавиад тэгээд ингээд унтчихагаад босч ирсэн нөгөөтгөө үздэг байсан гэдэг тийм. Үгүй би унтчихагаад ерөөсө босч ирдггүйс. Яг зүгээр сэрүүлэг тавьчихдаг байсан байхгүй юу? Тэр кинонд хоцрохгүй гээд. Тэгээд манай аа бас амар кино үздэг хүн байдаг.
бүр ер нь яг хуучны кинон дээр бол манай аав надаас илүү үздэг баха. Ер нь тэгээд уран зохиол дээр ч ихсэн ер нь айгүй мундаг уншдаг хүн байдаг. Гэтэ яг бид хоёрын яг сонирхож байгаа юмнууд нь тодорхой хэмжээнд өөр болол явцдаг шүү дээ. Тэг ингээд гэтэ яг тэрний эхлэлийг тавьж өгсөн хүн нь бол манай аав бах. Тэгээд яг баг гэрээрээ шахуу үздэг. Тэгээд яг тухайн үед болохоор нэг юм үндэсний телевизийн манай ах нар маань өөрсдөө айгүй мундаг кино үздэг хүмүүс байсан юм шиг байгаа юм. Одоо тэр үе чинь Иньярвитэ өнтрийн кино үндэсний телевизээр гардаг байсан шүү дээ. Гэтэ тэр кинонуудыг ямар ч ирэхгүй гаргадаг байсан гэдэг дээр бол би 100% итгэлтэй байна. Тухайн үед нэг тийм киноны ирэх мэрх авч гаргана марган гэдэг зүйл ч ер нь их байгаагүй бах. Тэгээд ер нь орчуулга нь ч гэсэн айгүй гоё, дуу оруулалт нь үнэхээр гоё час хийсэн дуу оруулгатай дүүсэн шүү дээ тэр үед. Тийм одоо ч гэсэн мундаг дуу оруулагч зөндөл байгаа л да. Тийм тэгээд тэр кинонууд бол асар олон хүний ер нь яг кино үзэх эхлэлийг тавьсан байх гэж боддог. Одоо чинь Зоро гिचийн кино үзэх эхлэлийг бол шууд тавьсан байгаа байхгүй юу? Бид хоёр өмнө нь нэг ярилцлага хийжсэн сэтгүүлд зориулаад тэгэд яг тэр ярилцлагыг авч яхад бид хоёр яг ингээд хаанаас аль аль нь кино үзсэн бэ гэдгээ ярингууд аль аль нь бид хоёрын дунд чинь бас тодорхой хэмжээний насны зүрх байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээл яг аль аль нь үндэсний телевизийн юунес 22 цагийн кинонуудаас яг ингэж ямар гоё юм бэ кино гэж гиддэг тэр нэг анхныхаа юг одоо нэг тийм баяр баясгал гэх юм. Яг тийм яг авсан байдаг. Тэгэхээр ер нь тэр надад гэлтгүй ер нь айгүй тийм үеийн зүйл хаа нэг үеийн тийм зүйл гэж бодож. Тэгээ одоо зохиогчийн эрх мэрх гэдэг юм уу нэг одоо ч яг нэлээд нөө сериусны болцсон байгаа шүү дээ. Тэгээ тухайн үед чинь юу нэр киноны эрх авах нь битэл зүгээр нэг гадаад дуунаас шууд аяыг нь хусч авчираад тэгээ тэнчэнээс ахаа үглээд ч гэдэг юм уу ингээд дуу гаргацсан ингээд бүтэн генерашнэрээ бараг тийм байгаад байгаа шүү дээ. Тэгээд төсөөлөхөөс инээдтэй юм шиг нэг юм жоохон кино үзэх туртай нэг одоо юу магадгүй нэг продюсер ч юм уу нэг одоо нэг тэр телевизэд ажилладаг нэг ямар кино гаргахыг хөтөлбөрийн шийддэг нэг баг байгаа шүү дээ. Тэгээ тэр багийн сайхан ингээл одоо энэ тэгээ бас тэгтээ яг хөө мэдээж юу ч гэсэн те яг тэрний ачаар эн чин яг тухайн үедээ ингээд тэр хүний л одоо юугаар явсан бол чинь ингээд нөлөө нь ингээд амар юм юу байгаад шүү дээ тий. Тэгээ айгу сонио одоо бид яг түрүүн чинь ярьлаа шүү дээ ингээд стриминг платформ одоо тийм гоё юм үзэх сонголт Монголд айгу ховор байсан тэр гэл тий. Тэгээ уул нэг логикоор ботхоор сонголт нь ихсээд боломж нь ихсэх тусам одоо юу гэдэг бид нар гоё юм үзэх харах ингээд ийм боломжтой болж штэ тий. Тэгсэн чинь кино ярьж өгье. Нүг юм баахан товчлдог юунууд гараад ирсэн тий. Нэг гинтхэн яг ингэдэд хийгээ тэр одоо юу болоо тэр тал дээр одоо чиний бодлыг би зүгээр яг асууж байна. Яг өөрөө амирчиж уусна нэг тийм донтой хүн байгаа штэ тий. Тэгсэн чинь ингээд шууд нүг би болохоор ингэж ойлгоод байгаа хөө одоо хүн ингээд зүгээр өөрөө үзээд өөрөө мэдрээд чинь ингээд зүгээр нэг үйл явдал биш зүгээр нэг юу ч чинь ингээд өнгө зураглал одоо юу гэдэг хөгжим харилцан яриа өөр юу гэдэг те тэр үзэж байгаа хүн болгоо ингээд өөр мэдрэмж адмаар зүйл баймар юм да те тэгсэн чинь товчлаад яриа явцдаг энэ яг юу болоод байна тэр тал дээр чиний бодлыг шууд асууж надад бол энэ яг юунаас шалтгаалж байгаа гэж бодож байна. Юм ингээд нөгөө нэг хитрхи их болчих шүү дээ. Тэгээд ирэхээр хүмүүс нэг тийм мэдрэмжээ захиалах гэдэг нэг юм үйл явц байгаа юм шиг надад санагддаг. Ер нь өмнө нь бол ингээд юмс ингээд айгу ховор байгаа шүү дээ. Хүмүүс ер нь бол нэг юм үзээд ямар сонголтгүйгээр шахуу бараг үзээд тэндээс өөрийн гэсэн мэдрэмжтэй гардаг байсан бол одоо бол бид нэр эсэргээрээ би ийм мэдрэмж авмаар байна гэж яг тэр мэдрэмжээ захиалж мөнгө төлдөг болсон байгаа. Энэ хоёрын хооронд бол асар их ялгаа байгаа. Тэгээд ирэнгүүт хүмүүс мэдрэмжээ захиалаад ирж байгаа шүү дээ. Би ийм мэдрэмж авахын тулд энэ киног үзэж байгаа гэд. Кинонуудын маркетинг ч гэсэн чамд ийм мэдрэмж өгнө гэдгийг анханаас нь хэлдэг болсон. Тэнд юусоо ямар ч гинтийн бэлэг хийж их байха болчихж байгаа байхгүй юу? Ингээд ирэнгүүт ер нь бол ийм нөгөө киног яг ингээд тий яг би бол зөв үзэх гэдэг нь бол киноноос өөрөө ингээд харилцан яриа үүсгээд чи нэг шинэ хүнтэй танилцаа тэр харилцан ярианаас өөрөө мэдрэмжээ олж авна шүү дээ. Түүнээс ш тэр хүнтэй танилцсангуудаа энэ хүн ийм байх ёстой. Надаа ийм би энэ хүнээс ийм мэдэж авах ёстой. Би үүнтэй ингэ салах ёстой гэдэг ч юм уу. Тэрийг мэдээд уулзах юм бол тэр уулзалт ерөөсөө тийм сэтгэл хөдлөмж зүйл биш байхгүй юу? Гэтэл кино өөрөө бас яг адилхан хүнтэй уулзж байгаа юм шиг яг кинотой бид нэг харилцан яриа үүсгэж идэг. Гэтэ хэр харилцан яриа үүсгэх вэ гэдэг нь мэдээж тэр киноны асуудал. Гэтэ хизээж тэрийг урдаас захиалж болохгүй.
Тэр нь бол миний хувьд зөв үзэх гэдэг зүйл байхгүй. Тэнгуү тэр нөгөө кино товчлолоод байгаа шүү дээ, тий. Тэр зүйл ч гэсэн мэдрэмжээ захиалах гэдэг зүйлтэй амар холбогдож байгаа байхгүй. Нэг талаас тэр одоо контентын үзэгчдийг нь хоёр хувааж болно шүү дээ, тий. Нэг тал нь бол зүгээр кино үзэхээс залхуурдаг, зүгээр ингээд контент үзээд нэг ийм кино юм байна гэдээ ойлгоод авчих ч юм уу, тий. Тийм. Нөгөө талаас болохоор тэрийг үзчихэд дараа нь бүтнээр нь үздэг хүмүүс ч юм уу байгаа шүү дээ, тий. Тэнгүүт тэр мэдрэмжээ захиалах гэдэг хүмүүс гэдэг тэр хүмүүс болохоор тэрийг дуусгачаа бүтнээр нь үзлээ ч гэсэн тэр кинон дээр юу болохыг нь өөрт нь ямар мэдрэмж өгөхийг, ямар мэдээлэл өгөхийг, үйл явдал нь юу гэдэг бүгдийг нь мэдчихэд үзэж байна гэдэг чинь тэр хүн ер нь бол мэдрэмжээ захиалах гэдэг зүйлэл өөрөө хийж байгаа тийм зүйл болчихж байгаа байхгүй. Хэрвээ киног бүхлээр нь үзэхгүй зүгээр ингээд тэрийг үзэл болчдөг. Тий, нэг 2 цагийн киног 20 минут болгоцсон байгааг үзээд болчихж байгаа бол тэн дээр одоо би ерөөсөө юу хэлэхээ яг мэдэхгүй байна. Тэр ерөөсөө тийм кино үзэж байгаач биш, контент үзэж байгаач биш зүйл ахгүй. Тэр хүмүүс яг юу хийж байгааг би ойлгохгүй л юм л да. Asahi Superdry Namajoki брэнд манай подкасттай хамтран ажиллаж байна нөхдөө. За энэ бүтээгдэхүүн бол дэлхийн хамгийн анхны лаазтай задгаа шар яриг юм нөхдөө. Өөрөөр хэлбэл задгаа пивний тэр хөөс, тэр амьд шинж чанар, тэр гайхамшигтай амтыг лаазан дотор хийгээд бид бүхний ширээн дээр тавьсан бурхны бэлэг гэсэн үг. Харин хэрэглэхэд жоохон яригтай андууд эхлээд энийг дөрөн гараад сайтар хөргөөд хөрөгчнөөс гаргаж ирээд таглааг нь бүтэн мулт задлаад за тэгээд алгаараа бариад хоёр талаас нь хөөсрүүлээд мэдэрч таашааж явах хэрэгтэй шүү нөхдөө. Баярлалаа. Тэр мэдгүй одоо нэг зүгээр юу шиг болгоод байгаа юм шиг одоо хятад ингээд нэг юм бараа үйлдвэрлэдэг штэ ингээд амар их олноор нь үйлдвэрлээд мангар хямдхан гаргаад тэгэл ерөөс дэлхийн хаасайг зарч маддаг ингээд нэг тийм юу болж нэг киног бас жоохон бараа болгоод байгаа тал. Над зүгээр ингэ санс ингээд ингээд нэг нэр нь үзэж одоо яах юм те 2 цаг угаасаа хүн амжихгүй юм те адангууд маа 20 минутанд 10 минут ч юм уу бацаад зүгээр сайхан нэг юм ярьж өгвөл тэгээд яцгаач жишээ нь яг би хэрвээ нэг найруулагч байгаад нэг кино гаргасан чинь тэг ингээд тэр чи одоо энэ сцен дээр ингэн тэр юм дээр ингэн энэ дүрийг ингэж яана энэ яг нүднийхээ харцсан юм байх хэвээр энэ үгийг хэлэхгүй энийг ингэж хэл гэдэг ч юм уу эсвэл яг нөө найруулж явах явц жишээ нь өө наяг наач биш үү гэд болдог ч юм уу тий амар их түмэн деталь ингээд бүтэж гарч иж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд тэрийг тэмдэглэсэн нэг сайхан нэг багийн сайхан ингээд яцаа одоо нэг тийм бараа яг өдөр тутмын хэрэглээнийхээ юмыг ингээ хүн хэлбэрчлээд өөртөө ингээ цаг гаргаж болно л та. Гэтэ ингээ нэг юм өөрийнхөө мэдрэмжийг одоо юу гэдэг тийм тэрийг бас ингээ хэлбэрчлээд ингээ нэг юу шиг ингээ бодохоор би сайн ойлгодог юм ба тэгээ нэг түүхтэл өрн бараа биш гэж хэлэх бас боломжгүй л дээ. Мэдээж тодорхой хэмжээнд бараа л та. Бүтээгдэхүүн мөн л дөө. Яг хоо тэрэн дээр нөгөө нэг киноны хамгийн гол нөгөө одоо юу гэдэг дилемма гэх юм уу тийм байгаа шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр нэг талаасаа арт гэтээ нөгөө талаасаа бусад урлагтай харьцуулахад хэтэрхий мөнгнөөс хамааралтай. Чи одоо уран зураач байсан бол кино хийхээс хамаагүй бага өртгөөр чамд мэдрэмж тэр санаа нь л байж байгаа юм бол чи өөрөө зурчиж болж чадна шүү дээ. Зөвхөн чамаас шалтгаална гэдэг ч юм уу. Бүжигчин бол бас л зөвхөн чамаас шалтгаална гэд. Тэнгүүд кино болохоор урлагийн төрлүүд дотроос асар олон хүнээс хамаардаг. Тэгээ дээрэс нь асар их мөнгнөөс хамааралтай тий одоо техник төхөөрөмж юу гэдгийг тэр олон хүмүүсийн цалин гэдэг ч юм уу амар мөнгнөөс хамаардаг зүйл болохоор ер нь бол маш олон тийм дилемма үүсдэг. Тэрийг бас яг нөгөө юун дээр айгүйх мэдэрч ирсэн. Бергманыг орчуулж хахад Бергманаас ер нь хамгийн ийм хэцүү асуудал бол дандаа мөнгөтэй л холбоотой асуудлууд байсан байгаа байхгүй юу. Өөрийнх нь санаанууд нь айгүй тийм философийн ч юм уу эсвэл айгүй тийм сэтгэл зүйн юмнууд ухамсарын урсгал айгүй шингээсэн кинонууд байдаг ч юм уу. Яг тиймэрхүү юмнууд хийх гэдэг юмгууд продюсерууд нь болохоор ингээл мөнгөө бодно шүү дээ. Ашиг олгоо бодно. Үзэх юм үзэхгүй юм гэж. Тэгэх нь зөв байгаа байхгүй яа. Тэгэхээр тэр чинь ингээд зөвөр нэг хүнд итгэл за чи хүснээ хийгээл ингээд өгөх юу чинь айгүй хэцүү шүү дээ тий. Тэгээд эрэнгүүт ер нь бол ингээд киног нөгөө талаас нь бас ингээд аль талаасаа бүтээгдэхүүн гэж хүлээж авах ёстой болчиход байгаа байхгүй юу. Нөгөө талаасаа гэхдээ бас тэр чинь арт байгаа шүү дээ. Хүний санаа, бодол тэгээд тэр нэг юм шийдлүүд гэдэг ч юм уу. Яг энэ дээр бол угаасаа хизээч дуусахгүй дилемма байгаа байхгүй юу. Ингээд бүх найруулагчид энэний талаар ярьсаар ирсэн. Одоо ч ярьсаар байгаа. Гэтэл одоо болохоор хүмүүс энэ талаар нэг их яриха болоод
ярих нь багасаад болоод биш илүү ингээд мөнгө олохын тулд ингээд буцаага зардлаа нөхөө тэндээсээ дахиад ашиг авдаг яг тийм төрлийн кинонууд руу ингээд айгүйх төвлөрдөг болсон байгаа даа байхгүй юу яг манай зах зээл дээр харах юм бол шүү дээ тий Тэнгүүт одоо тэр асуулт чинь байхгүй болоод ирж ийна гэдэг чинь өөрөө яг тухайн салбарынх нь уналт ер нь бол амар хүчтэй явагдаж байна гэсэн үг гэж би бол бодож байна. Тэгэхээр ер нь яг энэ асуултыг амар хэвээр нь ингээд хадгалах ёстой. Тэр асуулт нь тийм байж иж яг ингээд хүмүүс би юу хийж байгаа вэ? Яах гэж байгаа вэ гэдгийг ингээд юу вэ? Тэгэхгүй бол тэр асуулт нь байх ойлчих юм бол угаасаа кино гэдэг чинь мөнгнөөс хамааралтай. Тийм болохоор би мөнгө олох хэрэгтэй гэдэг ганцхан ийм юу үлдчихэж байгаа байхгүй. Хариулт нь үлдчихэж байгаа байхгүй. Гэтэл нөгөө талдаа тэр асуултанд чинь асар олон өөр хариулт байж болох байсан. Магадгүй хариултгүй ч байж магадгүй тийм зүйл байгаа шүү дээ тий. Харин хэцүү юм шиг байгаа маа. Би тэр нөгөө хиний нөгөө Филинигийн намтар байдаг шүү дээ тий. Тэгээ тэн дээр бас ингээд задчих айгу зүдэрдэг байсан юм шиг байгаа хөрхий. Ингээд нэг ганц гайгүй кино хийгээд тэр нэг явцдаг. Тэгэл нөгөө нэг жоохон ашиг машиг олдг юм уу яадаг юм. Тэгээд дөнгөж дараа нь кино хийх гэхээр за яг нөгөөдөг шигээ тэр шигээ кино хийчих гэдэг нэг яваад. Тэгэхэд тэр үн чинь ингээд өчнөө олон санаа тэр чинь зүүднээсээ сэтүүлж идэв. Өчнөө олон зүүд, өчнөө олон юм юу. Тэгээд нэг юм тухайн үед бас ингээд хүн чинь нэг юм давтаад байхыг хүсэхгүй арай өөр юм туршихыг гэдэг юм уу арай өөр юм нэг юм сонирхолтой болохыг гэдэг юм ингээд үзээд идэг. Тэгэхэд бодитл дээр наа чи хүн үзэх юм уу үзэхгүй юм ингээд тэгэхээр чи их сонин тэг яг надад зүгээр энэ асуудлын нэг хэцүү юм болохоор хэрвээ нөгөө нэг ашиг олъё гэд зорих юм бол тэр чинь олон хүн үзэх хэвээр олон хүн үзэх хэвээр гэдэг чинь тэр нэг юм одоо тухайн хүмүүстэй зориулж тэр хүмүүст зориулж нөгөө нэг юм хийгээд байна шүү дээ тий одоо тэр хүмүүсийнх нь хүлээж авах одоо юунд нь потенциалд нь тааруулчих гэдэг юм уу тэгээ тэнгуут чинь энэ нөгөө нэг тухайн хүний өөрийнх нь хэлэх гэсэн санаач гэдэг юм уу магадгүй тэр нэг үзэгчээс асуухыг хүссэн нөгөө нэг асуулт энэ төр гэдэг нөгөө нэг айдл илүү нэг юм гүнзгий юмнууд байгаа шүү дээ. Тэр нь жоохон орхигдоод тэгэл хэцүү байдалд орох юм байна. Гэтэ одоо энэ дэр ерөн зүгээр чиний бодол төсөөллөөр ингээ юу гэдэм те орчин цагтад үн техник технологи ингээд амар хөгжиж байна энэ төр бид нар ярьдаг шүү дээ. AI bla 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 гэдэг. Тэстэл ингээд магадгүй явандаа ирээдүйд гэхээр энэ мөнгнөөс бүрэн хамааралтай азгүй урлаг гэдэг энэ тодорхойлолтоос ер нь салах боломж хэр байгаа бол чи тэн дээр чамд тийм төсөөлт байна уу? Жишээ нь одоо би зүгээр ингэж бодоод байгаа хгүй ингээд үнэхээр ингээд за хуучин шин амар том камер жишээ нь ингээд тэрийг одоо хідэн хүн яаны гэдэг юм уу те тийм байж байгаад нөгөөх нь ингээд хувьсаал сайжрал ингээд юм бүр ингээд жижигхэн болж болчдөг ч юм уу те эсвэл одоо өөр юу тийм ингээд нэг тийм үнэхээр нэг тэр хит одоо тэрнээс хамааралтай байдал энэ юуны хөгжлийг дагаж одоо багасгах боломж одоо байгаа юм болов байх юм. Зүгээр бид зүгээр яхаа зүгээр тий. Техникийн хөгжил өксөг тусмаа ер нь бол юу мөнгнөөс хамаарах нь улмал ихсэн ер нь тэр хизээч тийм амар техник хөгжөөд ингээд улам авсаархан ч юм уу те эсвэл ингээд улам хямдхан болно гэж байхгүй шүү дээ. Тэр чинь хөгжиж байгаа бол тэр чинь ингээд одоо чинь iPhone ингээд дараагийн загварны илүү үнэтэй гарна шүү дээ. Тэг хизээч ингээд хямдхан орж ирэхгүй шүү дээ тэрнээсээ. Тэрнтэй адилхан ингээд хизээч тийм технологийн хөгжлийг дагаад мөнгнөөс хамаарах болно гэсэн утга бол байхгүй бах гэж би бодож байна. Одоо чинь ингээд одоо киноныхан байгаа шүү дээ. Тэг кино хийж байгаа хүмүүс байгаа шүү. Тэдрийг ингээд харах юм бол мөнгө сонирхохоос илүү ингээд тухайн одоо production компанид ямар техник технологитой байна вэ гэдгийг айгүй хардаг болсон. Одоо чинь R-тэй байна уугүй гэдэг ч юм уу те бид нарт ингээд R-ийг юу гэж ашиглуулж чадах юм уу? Тэгэх юм бол бид нар ингээд хий гэдэг ч юм уу. Зөвхөн тэднэрт ингээд мөнгөн сонирмш болчиход байгаа байхгүй яа гэхээр ингээд айгүй олон стриминг одоо платформуд хоорондоо өрсөлдөж байгаа те ингээд Voo, Look TV, Univision, юу гэдэг Sky Go гэдэг ингээд хоорондоо өрсөлдөж байгаа. Тэнгүү тэр хүн болгоо тэд нар одоо юугаараа өрсөлдөж ийн вэ гэхээр original content-оор өрсөлдөж байгаа байхгүй яа гэхээр бусад ингээд өөр одоо Warner-оос ч юм уу HBO-с ч юм уу тэднээс ингээд авч байгаа юмнууд нь тэднэр чинь адилхан болчиход байгаа байхгүй юу. Тэгээд эрэнгүүт тэр хүмүүс юуг ингээд бид нэр дан ганцаараа үзүүлж болох тийм exclusive үзүүлж чадахгүй гэдэг дэр амар их төвлөрдөг болсон. Тэгээд ингээд тэгж үзүүлэхийн тулд одоо уран бүтээлчтэй яг ийм гэрээ хийгээд хамтарч ажиллах хэрэгтэй болчиход байгаа шүү дээ. Тэгээ ингээд зөвхөн манай дээр тавь шүүгээд. Тэнгүүт тэр хүмүүсийн нь хүсэж байгаа зүйл нь бараг л адилхан мөнгө байгаа болохоор танах ямар техник санал болгох юм гэдэг тийм руу бараг яваад орчиж байгаа байхгүй. Тэгэхээр техник бол ингээд хөгжихийн хэрээр одоо юу гэдэг ингээд уран бүтээлчдийг илүү одоо задгаа илүү нээлттэй ингээд ажиллах боломж олгох нь гэхээсээ илүү харин ч эсэргээр яг техникийг
техникийг угаасаа мөнгөөр бүтээж байгаа тэр чинь угаасаа мөнгөөр худалдаж авч байгаа зүйл яг л адилхан хүчин зүйл болох болов гэж би бодож байна. Тэнгүүт яг саяны чиний хэлсэн дээр Андре Базен гээд айгүй алдартай тийм кино шүүмжлэгч байдаг байхгүй юу? Тийм тэр кино шүүмжлэгчийн хэлсэн нэг үг гэдэг ингээд техник технологийн хөгжил бол ингээд ерөөсө сэтгэл хөдлөхөө болчихноо. Хүмүүс ингээд анхны CGI гарахад хүмүүс төрлөختөө яаж тогтолж исэн бол тэрийг бид мэдэхгүй шүү дээ, тий. Бидний цаг үед магадгүй байгаагүй бах. Гэтэ одоо бол бидний нүдэнд ингээд CGI гэдэг юм чинь бүр ингээд юу болцсон байгаа зү, тий. Угаасаа ингээд зөв хийгдэх ёстой, тийм байх ёстой, тийм нэгт нямбай хийгдэх ёстой. Тэгжиж бидний нүдэнд ингээд зөв харагдана. Тэнгүүт одоо ингээд үзэгчид бүр ингээд тэрнийх нь алдааг нь өөрсдөө олддог болсон баг. Оо энд ингээд алдаа гарчиж энэ зураасыг картаа мартаа гэдэг ч юм уу, тий. Яг тийм алдаа ингээд олох хүртлээр хүмүүс тэрэнд сэтгэл нь хөдлөхөө болоод эсрэгээр улам юм шүүмжлэлтэй хандаж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд ийм мундаг камераар авсан байна уу эсвэл ингээд тэр Dolby дууралттай байна уу гэдэг бол ингээд бид нэр зүгээр энгийн зүйл болоод хувирч байна. Энэ бол угаасаа ингээд айгүй энгийн зүйл болоод хувирч байна. Тэгэнгүүт Андре Базен юу гэж хэлдэг вэ гэхээр техник технологийн хөгжил нь ингээд сэтгэл хөдлөхөө болоод зураг авалтын янз бүрийн шийдлүүд ч гэсэн ер нь бол ингээд зүгээр энгийн зүйл болоод хувирах цагт кино урлаг ингээд юунаас тусламж ирэх вэ гэхээр уран зохиолоос л бид нэр ингээд тусламж авнаа гэж хэлжсэн байхгүй. Тэр үг бол надад айгүй хүчтэй. Тэгээ дээрэс нь ер нь энэ салбарыг ингээд айгүй мундаг тодорхойлсон үг юм шиг надад санагддаг. Ингээд энэ бол техник биш ээ. Энэ бол ингээд хин агуулга гаргаж ирэх үү, хин санаа гаргаж ирэх үү гэдэг яг ийм өрсөлдөөн буцаад болно. Буцаад эргээд штэ тий. Одоо өмнө нь бол анх кино ингээд үүсэж хахад бүгд л адилхан нөгөө нэг Томас Эдисоны анхны бүтээсэн тэр камерыг барай явж исэн байгаа шүү дээ тий. Тэгээ Эдисон ч нөгөө нэг лицензийн асуудал тогтоогоод ингээд муур хулганд болж тоглож байгаад тэр уран бүтээлчид чинь яг ингээд тэр камерын лицензийг төлөхгүйгээр ашиглаж байгаа шүү дээ. Тэгээд хурдан зогтохын тулд Эдисоны нөгөө нэг лицензийнхан эренгүүт хурдан зогтохын тулд Мексикийн хилтэй айгүй ойрхон газар олж ингэж бөөндөө бөөгнөрчсэн нь Холливуд байхгүй юу? Одоогийн тэр хүмүүс чинь зөвөр ингээд камерынхаа лицензийг төлөхгүйгээр ингээд хоорондоо бөөгнөрөөд Мексикийн хилтэй ойрхон бөөгнөрсөн нь тэр Холливуудыг одоогийн Холливуудыг үүсгэжсэн тийм юу жишээ байдаг тий. Тэгээд бодонгууд ингээд тэр хүмүүс тухайн үед одоо юу хийж исэн бол тэг бүгд адилхан камертай лицензийг бүгд тэрэ төлөөгүй тий. Ингээд бодонгууд тэр хүмүүс эхлээд уран зохиолол бараад ичсэн байгаа байхгүй. Одоо дээр үеийн Фауст энэ төр ч юм уу тий Достоевскийн хит хитэн бүтээлүүд ч юм уу яг тэднийг бол ингээд дуугүй хэлбэрээр бүтээж исэн. Ер нь бол жүжиглэлт энэ төр амар тийм театрын жүжиглэлттэй ч юм уу тий. Тэгээд дундуур нь ингээд текст гарч байгаа текстүүд нь ч гэсэн айгүй тийм театрын эсвэл уран зохиолын хэллэгтэй ч юм уу тиймэрхүү байдлаар кино хийгдчихсэн. Тэрнээс хойш ингээд дэвшээд ингээд бид нар кино дуутай болоод өнгөтэй болоод тий тэгэл янз бүрийн камер нь гоё хөдөлж мэдлдэг болоод ингээд хөдөлсөн ч гэсэн камер нь ингээд юу байха болол ч юм уу тий ингээд савлахаа болол ч юм уу янз бүрийн тийм гоё юмнууд бид нарт гарч ирсэн. Бид нар ингээд эвлүүлэг тасархаа хийж сурсан. Өнгийг айгуу гоё тавьж сурсан гэд. Тэгэд энэ болгон чи ингээд өдөр ирэх тусам зүгэл энгийн хэвийн зүйлс болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр буцаал яг уран зохиол руугаа бараадахгүй рүүгээ одоо бараг орж эхэлж байгаа ах гэж би бодож байна ер нь бол. Тийм. Тэгээ энийг бас юунаас ингээд би үнслэлгүй тэгж хэлмээргүй юм л да. Юунаас болж ийн вэ гэхээр одоо ингээд гарч байгаа бүтээлүүдийг аягүй сайн хараад үзэх юм бол яг авторын кино буюу яг тухайн хүний өөрийнх нь ингээд зохиолыг нь бичсэн кино гэхээс илүү одоо Франкенштейн ч юм уу тэгэл Дракула эдгээр чинь дахиад буцаал хийгдээд эхэлж байгаа үстэй. Яг энэ жил гарсан кинонуудыг харах юм бол аюу болно ингээд сонгодог зохиолуудыг эргэж сэргээсэн бүтээлүүд байлаа шүү дээ. Ингээ бодохоор юу нь бол уран зохиолоосоо ингэж аюу их юм буцааж ирж хайж байгаа үеийг хэлчихэд байгаа байхгүй юу? Vitos Mons компани Цэник брэнд манай подкастыг дэмжин хамтран ажиллаж байна. За энэ удаагийнхаа дугаартаа бол энэ бараг шуунтай төрлийн онцолж байна. Яг байгалийн бараг шуун гэдэг зүйл маань бол өөрөө 400 гаруй төрлийн өвчин, сайн эрдэс баялгаар дүүрэн гайхамшигтай хэд байдаг. Гэхдээ уухад бол маш гашуун амттай заваан зүйл байдаг юм аа. За тэгвэл Цэник брэнд маань яаж яах гэхээр яг хүний өдөр тавах хэвээр бараг шууны хэмжээг агуулаад за тэгээд дээрэс нь уухад тохиромжтой болгож ингэж савлаад та бүхэндээ хүргэж байгаа шүү. За тиймээс Цэнигээ уугаарай. Ард түмээ. Одоо нэг угаасаа юу ч ингэж техник технологи бүгдээрээ адилхан юм болцохоор тэгээ одоо нэг яг буцаад нэг яг нэг хэсэг болохоор чинь нэг хөгжил нь ингэж тасралтгүй ингээ үргэлжлээд байсан учраас магадгүй шин дэвшил болгон шин өөрчлөлт болгон ямар нэгэн байдлаар нэг юм сэтгэл хөдлөхтэй яг тэр хийц талаас гэх юм уу нэг юм супер санагдаад байсан учраас ингээд амар яваад исэн бол одоо тэр нь ингээд юм буцаад энгийн зүйл болоод тэгээд одоо тэгээд өнөөдөр бүх тэр супер
одоо техник технологиуд бүгдээрээ нэг том Edison-ы камер болчиход байгаа юм шүү дээ. Тэгээ тэнгуут нөгөө нэг хүмүүс нөгөө нэг агуулга санаа одоо уран зохиол руугаа энтергээд тэгээ сонирхолтой юм угаасаа нэг юм сонир дандаа нэг чихтэй ерөөсөө явдггүй дандаа нэг юм ингээд нэг юм эргээд байгаа юм шиг. Тэгээ яг юу гэж хэлэх вэ? Тэр нэг юм сонин тэн дээр хойлоо гэхдээ наад дээр ч юм бас яг ярих юм бол юу яах вэ? Кино хэл гэдэг юмныхаа хөгжлөг бас ингээд аягуулсан харах бах. Одоо чинь өмнө нь бол кино хэл гэдэг зүйл за кино хэл гэж эхлээд юу вэ гэдгийг ингээд амар ингийн үгэд тайлбарлах юм бол тухайн киноны чамтай харилцан яриа үүсгэж байгаа тэр хэлийг хэлж байгаа гэсэн. Чамтай ингээд шууд ингээд юм ярьж байгаа юм шиг биш ч гэсэн тэр кино та хоёрын дунд авалцах нэг юм дундаа юм харилцан яриа өрнөж байгаа шүү дээ. Тэр харилцан яриаг ерөнхийдөө бол киноны хэл гэж нэрлэж байгаа гэж ойлгож болох байхгүй. Тэгээд дээр үед болохоор зөвхөн ингээд дүрс тэгээд ийм дээр нь текст ч юм уу тиймэрхүү зүйл байсан болохоор тэр бол яг кино хэлийн хувьд бол тийм амар хөгжиж бол чадаагүй байсан үе гэдг нь айгүй тодорхой тий. Гэтээ тэр үед бол үнэхээр мундаг киноноо зөндөө хийгдчихсэн. Тэр үед хүмүүс яг ингээд шин юмар оролдож байгаа хүмүүс чи илүү ийм юу байгаа шүү дээ. Хүсэл тэмүүлэлтэй илүү айгүй тийм гал цогтой байгаа гэх юм уу те. Одоо л ингээд за нэг ингэжтэйгээ баг ингээд нэг юм сургалт морлсон суугаад ч юм уу баг ингээд хийж болохоор тэр үед хүн болгон мэдгүй байсан учраас ингээд нэгнээсээ төрүүлж ямар нэгэн зүйлийг шийдлийг олж мэдэх нь өөрөө айгүй тийм сэтгэл хөдлөм зүйл байгаа байхгүй. За тэгээд ингээ явж байгаад 1970 он хүртэл бол ер нь кино хэл амар хөгжлийнхөө оргилд хүрсэн гэж үздэг. Тэгээд 1970-аад оноос хойш бол ер нь бол кино урлагдах одоо яг кино хэл гэдэг зүйл бол ингээд аажмаар буурсаар байгаа гэж үздэг байхгүй. Тэгэхээр одоо бол ер нь би яг тийм надтай бүр аим мундаг харилцаар үүсэх үз кино ер нь бол ингээд сүүлийн баг нэг 3 4 жил гарсан кинонуудаас л ерөнхийдөө бол нэг их олж харахгүй байгаа. Гэтэ яг хаяа үнэхээр мундаг гоё юм нэг юм юмны дундах нэг шигтгэн шиг тийм кинонууд идэв шүү дээ. Олсондоо баярламаар тийм кинонууд бол таарлаж байгаа. Түүнээс биш одоо нөгөө нэг Тарковский, Бергман, Феллини гуруула нэгэн зэрэг амьд байсан үеих шиг эсвэл нөгөө Францын шин давалгаа шиг, Тайваны шин давалгаа шиг ингээд гаргасан кино болгоноос нь ингээд болгонд нь харилцаараа үүсгдэг тийм зүйл бас байгаа болчиход байгаа байхгүй. Сони юм а тий. Кино хэлмэл одоо юу гэдэг мен методлыг ингээл үзэл ингээл гайхал. Зөвхөн юу надад яхаа ухаад уншаад үзэхээр дараа нь аягүй сони юмнууд байдаг ч гэдэм. Тэгээд яг энэ сэдвийг ингээд манайхаа цаашаага хоёлоо жоохон төр хоошоо тавьчих гэж бодож байна. Ягаад гэвэл бас өөр ингээд асуух юм байгаа те. Тэгээд юу яарэ. Одоо буцаад нэг чиний хувийн амьдралыг жоохон ухаж төнгөх юм уу гэж бодож байна. Тэгээд ухаж төнгөж байгаа тэндээсээ буцаад саяныхаа сэдв рүү ордог ч юм уу ингээд цаашаага шилжиж явчих واخ. Тэгээд уран зохиол гээд нэг сэдв хүлээж байгаа. Би тэр нэг юуг чиний нэг влогуудыг ингээд уншиж байгаа шүү дээ. Тухайн үед 19 онд гэж би 16 тайсан гэсэн. Тэгээ би ингээд баг ном уншиж үзээгүй шахуу. Би ганц нэг арьсан өрөмтэй маданууд задуунууд чөлөө тухайн үед ингээд фэйсбүүк ухахаар тэр номны ишлэлүүд ингээд амар их постлогддог гэсэн байхгүй. Тэгээд ингээд юу ямар ядраатай ингэж бодвол ингээд нэг удаа ингээд найстайгаа PC тгүү яах уу гэж бодож байгаа. Самсургын номын дэлгүүр ороод харчихгүй энэ хорооллын интернет би 3 дугаар оролт амжирсан. Тэгээ ингээд орсон чи ингээд нөгөө ас жаргалын гашуунд орсомж гэдэг нэг юм лалрыг өгöd шүү дээ. Нэг цаг хугацааны эрхэнд марцдагдах хийж тэг би ингээд зүгээр авангуудаа нэг яг 1000 төгрөг гэсэн. Тэгээ уусаа би PC-дэд яг Dota 2 тоглодог гэсэн. Би үнэхээр суух юм байна гэдэгтэйгээ эвлэрсэн байсан үе яахгүй. Тэгээ за шааша болио гэд. Тэгээд сансруу тэрийг авч уншаад тэгээд нүг чиний юунуудыг уншаад харч над бүгдийг би яг нарийн санахгүй байгаа ч гэсэн жишээ нь хиний тухай бол амар сериусны их давтамжтай ч гэх юм уу. Бараг өөр хүний тухай бичиж байгаа мөртлөө тэрнээс ингээд юу аваад иддэг гэсэн аахгүй. Одоо иш татаад гэх юм уу те. Достоевский гэдэг нэг хүн байгаа. Тэр хүн яг ямар ч та хоёр яагаад ийм зууц юм бэ? Тэ та яг өөр одоо жишээ нь зөндөөл хүн байгаа шүү дээ. Тэгэхэд би ингээд би зөвөр яагаад ч юм тухайд надад ямар ийм мэдрэмж үлдсэн бэ гэхээр за ер нь хамгийн мундаг нь бараг Достоевский юм байд гэж зүгээр боддог болчихгүй юу. Тэгээд дараа нь нэг охинд хаягдаад тэг хаягдангуудаа нөгөө нэг амар сэтгэл санааны ийм гүн харах уу ийм юмд болоод хинтэж харилцмааргүй гэрээсэж гармааргүй тийм үе болоод. Тэгээ би тэгсэн чинь хүн чинь нэг happy одоо үерхэж мөөрхэд гоё явж байхдаа тэгэл хинч тийм нэг юм балиар цуцаа нэг орс ном уншихыг боддгүй юм л. Тэгээд яг нөгөө нэг амьдрах амирын төвхтэй санагдаад гэсэн чинь би гэрээсээ огт гарахгүй баг хиний тэр Достоевскийгийн номнуудыг ингээд баг дараалж уншаад сүүлдээ баг дотор муухаараад тэгээд босчихсон. Тэгээд дотор муухаар хайхан цаашаа. Тэгтээ амар юм хүнд санагдчихсан. Тэгээд ер нь та хоёрын харилцаа яг хизэнээс эхлэв
яаж танилцсан тий яг юу тохиолдсон цаадах чи ер нь чиний хувьд хэр хүн юм би бол тэгээд нэг амар юм deep сонин орс өвгөн л гэж боддог байхгүй юу нэлээд тийм тарчлаан зовлон үзсэн амар жоохон зөрчилтэй юмнууд гэсэн ингээд анзаардаг тэгэл Достоевскийн тухай нэг тийм юу бидیں۔ Одоо тэр хүний чинь тухай ингээд зөвхөн өөрийнхөө бичсэн юмнуудаас илүү бас ингээд тэр хүний тухай бичсэн юмнууд ч гэсэн зөндөх байгаа шүү дээ. Тэгмүүд айгүй энгийн хүн байсан гэдэг ярианууд айгүй хөйдөг байхгүй яг ингээд ойр тойронд амьдарч исэн ч юм уу тэр хүмүүсээс нь тэгмүүд одоо чинь ингээд нэг хүн очиод өө та Достоевский биш үү гэд ингээд айгүй сүрхий яриамаараа өгдөг гэсэн чинь тэр яг хөө ингээ манай өвхөр алга болчихлоо. Чи манай өвхрийг надтай хайлцаад өгчлөө. Яг нэг тиймэрхүү юм дурсам тэр хүний тухай дурсамжууд нь ерөөсөө нэг тийм юм ширээд ирлэл тамиг татаал ингээл арх угаал ингээл бодол олол юм бичиж суудаг нэг тийм байдлаар ингээ бид нар төсөөлөгддөг бол ингээд яг тэр хүнтэй уулзаж үзчихсэн хүмүүсийн дурсамж нь шал эсэргээр амар энгийн хүн байдаг гэж ярьдаг байхгүй юу. Тийм өвхөр мөхрээ зүгээр ингээ хайгаа явж мовж идэг тийм төрлийн хүн гэж ярьдаг. Тэгэхээр бид нэр ер нь нэг тийм хүнийг өөрөө өөртөө төсөөлөд тэгээд тэр төсөөллөөрөө ингэж байлгах бол ер нь зөвхөн ингээд өөрсдөө шүтэнүүдийн тухайд ч тэр биш. Ер нь зүгээр энгийн амьдрал дээр ч тэр ер нь бол айгүй буруу зүйл юм шиг надад санагддаг. Ер нь хүнийг ингэж ер нь төсөөлөгч ер нь хэрэг байхгүй гэж би бодож байна. Тийм болохоор надад ерөөсөө Достоевский өөрөө яаж амьдрдаг байсан бол гэдэг төсөөлөл бол ерөөсөө байдаггүй. Гэтэ тодорхой хэмжээнд хүн ялангуяа зохиолчд те мундаг бичдэг зохиолчд бол нэг юмыг өөрөө бүрэн дүүрэн мэдрээд тэр мэдрэмжээ ингээд таниад бодол олгож хувиргаад тэрэн дээрээ бүтэн одоо баг анализ хийгээд те тэгжиж ингэж айгу мэддэг юм шиг бичиж байгаа шүү дээ те тэггүй бол ингээд мэдгүй юм а бичиж байгаа зүйл бол хизээч хүний сэтгэлд тэгж айгуу гой уран цэцүүг ашигласан ч гэсэн хүний сэтгэлд ер нь бол хүрэхгүй ялангуяа тийм мундаг том бот романуудын хувьд шүү дээ те тэгээд тэрнгүүд яг одоо чинь тэр хүн ер нь эмэгтэй хүмүүсийн хувьд ямар харилцаатай байсан гэдэг ч юм уу тэднэр нь бол айгүй тодорхой гараад ирдэг шүү дээ айгүй олон эмэгтэй дөрүүд нь өөрийнх нь харилцаж исэн эмэгтэйчүүдээс яг ингэж сэтэл авсан байдаг ч юм уу тэгж бүтээгдсэн байдаг гэдэг юм байгаа тэгмүү тэр хүн нийгэмтэйгээ ер нь ямар харилцаатай байсан тэгээ нийгмээ ер нь айгүй шүүмжилж бичдэг шүү дээ дандаа л юм хөрөнгөний нийгэм ийм байх ёсгүй гэдэг ч юм уу тэгээ нэг тиймэрхүү талын юм нийгмийн айгүй шүүмжилт юм байна гэдгийг харж болж байгаа гэдэг ч юм уу түүнээс биш яг тэр хүнийг ингээд нэг юм бүхэлдэн төсөөлөх бол боломж угаасаа байхгүй. Тэгж төсөөлөгч юу нь бол шаардлага бас байхгүй гэж бодогдож байна. Тэгээд Достоевскийтэй нөгөө намайг ямар харилцаатай юм бэ гэсэн шүү дээ. Би ер нь бүр 10 жилдээ л айгүй уншиж ирсэн. Гэхдээ тэр үед бол би ойлгож унссан гэж өөрийгөө бодохгүй байна. Тэгээд ер нь Монгол дээр уншиж ирсэн. Тэгээд оюутан болсныхаа дараа ер нь бол бүр яг Орос дээр уншаад яг эхлэл дээр уншаад би илүү их авалтсан гэх юм уу. Ингээд аваа гэд. Тэгээд тийм хүн байсан юм уу гэл тээ. Тэгээд тэр яг нөгөө талаасаа би тэгж бодож байна. Ингээд Достоевскийг хүмүүс угаасаа заавал унших ёстой гэдэг байдлаар аягүй уншдаг. Тийм уншлага бол ер нь бол нэг хэрэггүй. Ер нь баг хүн нэг тийм уран зохиолоос хашрах ч юм уу тийм бодолтой болчих вэ гэдэг айц надад байдаг гэх юм уу. Нөгөө талаасаа хүн яг өөрөө ингээд өөрийнхөөрөө нийгмээ шүүмжлээд эхлэв штэ тий. Яа энэ юм байна, буруу байна тий. Бидний буруу яваад штэ гэдэг ч юм уу. Яг тэр нэг үедээ хүн айгүйх ганцаардл мэдэрдэг гэж би боддог. Яг жинхнээсээ тэгэж нийгмийнхээ төлөө зовниж шаналсан үедээ айгүйх ганцаардаг. Яагаад ингэ бус нь зүгээр амьдраад болоод байгаа юм шиг би ганцаараа энэ нийгэмд нэг шаналаад байгаа юм шиг тийм үед ингээд хүн болгонд айгүйх тохиолддог. Гэхдээ тэр үедээ хүн ингээ ганцаарч байгаа юм шиг мэдрэмжээ магадгүй тэр уран зохиолоос ингэж хань хамсаа мэдрэх тийм зүйл айгүйх байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр би яг оюутан байхдаа ингээл өөр нийгмүүд хараад ч юм уу те ингээд энэ ийм байх ёсгүй юм шиг надад санагдаж байгаа. Тэр нэг ийм сонин дотроос ингээд нэг миний дотроос ингээд байгаа нэг мэдрэмж байгаа шүү дээ те. Тэр мэдрэмж маань ингээд гарч ирсний дараа Достоевскийг уншсанаар ингээд шал өөр мэдрэмж төрж байгаа байхгүй. Яг миний мэдрээд байгаа зүйл чи баг энэ юм байна. Энэ хүнийхтэй энүүгээр адилхан юм байна гэд хэдэн зуун ч явах за ингээд 100-ны өмнө 200-ны өмнө ч юм уу бичигдсэн. Яг тэр номтой ингээд миний одоогийн нийгмийн ингээд нэг юм жоохон бодол ч юм уу шаналл ч юм уу юу гэдэг янз бүрийн мэдрэмжүүд ингээд авалцж ийн тэндээс нь би магадгүй юм хантай мэдрэмж авж ийн гэдэг чи өөрөө хасар амир хүчтэй л зүйл байгаа юм л да. Тэгэхээр миний бодлоор яг нэг юм өөрөөсөө хүн асуулт асууж эхэлсэн цагтаа Достоевскийг унших тэгээд эхлээгүй багтаа унших хоёр бол шал өөр. Тэгэхээр ер нь өөрөөсөө тэгж янз бүрийн нэхэж уудлаа дотгошоо нэг чимээлнэ гэж ярьдэн штэ тий. Тэгж эхэлсэн цагаас ер нь Достоевскийг унших нь шал өөр
хүн санагддаг баг. Тэгэхээр миний яг тухайн үед байсан хань гэдэг харилцаатай юм уу? Харин би тэгээд юу тэгээ надад ч гэсэн би яхаа энийг яг тэгж зөөрлөж болох хэсгийг би сайн мэдэхгүй байна. Нэг 18 онд л 15 тахта би нэг шүдэ авахулах гэдэг нэг имлэгт ивдэг байхгүй. Тэгээд тагнаад урагч яасан. Тэгээд тэгж явахдаа ингээд нэг имлэгт угаас нэг 7 хоног юм байна 10 хоног юм байна нэг заа нэг ном гэж үзт юм уу яад ингээд худлаа унаа тий. Тэгээд яа ч юм надад зүгээр тэр нэг гимт хэрэг ял шийтгэл гэсэн нэр бахаар нь айгу юм сонин санагдахгүй юу? Эн чинь юм одоо юм детектив одоо жоохон тийм нэг нөхөр гимт хэрэг хийгээд нөгөөтгийн араас нь хөөгөөд мөгөөд ингээ юм болох юм болов энэ төр гээд. Тэг би имлэгт бүр ингээд уулан тэр чинь амар завтай байгаа шүү дээ. Бүр ингээд эхлүүлэл бараг тал хүртэл нь бүр ингээд чардайсан заяа. Үнэхээр чардайсан. Тэгээд сүүлдээ за энэ бол би барж иддэг хоол биш байна. Тий. Би өөртөө даахгүй нохоо булуу хураана гэдэг шиг болий гэд. Тэгээд ингээд хайчихгүй юу? Ингээд орхиод. Тэгсэн чи дараа нь яг тэр нэг салтны дараа тэгээд чинь бас нүг яг чинь ахтар болон найз нөхдөд байгаагүй ч гэдэг юм уу. Эсвэл одоо яг тиймэрхүү юм дөнгөж сонирхоод тэгэлцсэн бас нэг тухайн үед юм навшин юмнууд бас болохгүй нэг жижиг сажиг. Тэгтээ яг одоо бодоход тэг санагдав. Тухайн үед л надад амар хүн санагдав. Тэгээд яасан чи би яг нөгөө талд нь хүргээд хайсан номоо дахиад уншихгүй юу. Тэгээд нэг өдөр ингээд пив шампань юу гурав холилчлаа. Вайн 3 ч өдлөө нэг орой холиод ууц. Тэгэд маргааш өглөө сэрсэн чи уулан зүгээр сэрсэн. Тэгээд тэр өдрийнхөө маргааш нь яг аимшигын яг ингээд тийм хольж уухын нэг аимшигын тэр нэг аюултай шаардлагыг ингээд мэдэрсэн байхгүй яг амьдралдаа анхудаа. Тэгээд ер нь уухаар бол дагнцсан зүгээр шүү манайхаа. Тийм хажуугаар нь ус сайн уугаад шахах юм хийж ярьдаг. Тэгээд яг тэгсэн чинь нөгөө нэг яг тухайн үедээ шаардсан явж захта нөгөөдгөө уншиж таарахгүй юу. Тэгсэн чинь нөгөө гол дүрийнх нь тэр нэг хин Раскольников чинь нэг юм сонин юу штэ юм иддэггүй штэ нэг юм хоол унд юусэн иддэггүй тэгэл нэг юм дотор нь мухарцсан юм шиг яатсан юм шиг юм сонин юу байгаад иддэг. Тэгээ би бас нөгөө нэг юм идэж чадахгүй нэг юм даван байгаадсан байхгүй. Тэг яг амар юм бит хоёр ингээд ойлголцооч байгаа юм шиг санагд. Тэгээд бидгүй энийг одоо яг тэр нэг өөрөөсөө асуусан. Гэтэ яг тухайд надад бол амар хань болчихсон. Би яг тухайд амьдралын хэв маяг бол ерөөсөө өдөржингөө уншаад яаж нэг ковидын үед таарсан. Угаасаа хүн бүгд ингэ гэртээ бүгдчихсэн шүү дээ. Тэгэл ингээл уншиж байгаа л гараал тэгцээ нэг байрныхаа тэрийг ингэж тойрч нэг тамхит жалхаал буцаж гэртээ ороод нөгөөдхөө уншаал тэгэл нэг юм мэдрэл муутай юм шиг юм жоохон. Ээж мэж наваг одоо шаардсан төвтөр байна. Нэг тийм болчлаа хөрхий тэгээд. Одоо ер нь ийм асуулт байдаг шүү дээ. Яг ингээл хүн болгон л ярьдаг. Тэгээд одоо юу гэдэг сонгодог юм тэр гэл тээ. Тэгээ яг уншаад үзэхээр амар юм төвхтэй хэцүү байдаг ч юм уу те. Тэгтэл ингээл хүмүүс агуу энэ миний тэр гээд. Ер нь яг тэгэж үлдээд байгаа шалтгаан нь одоо яг үчээс сая болохоор ярьж шнэ нийгмээ дандаа шүүмжилчдэг. Тэгээд ийм тийм учраас хүн одоо яг тэрийг мэдрэхээр жишээ нь тэр хоёр хоорондоо холбогдоод гэдэг ч юм уу тийм юм ярьчих шиг боллоо. Тэгэд ер нь өөр тийм яг шалтгаанууд байна. Жишээ нь яагаад ингээд энэ нөхрийг ингээд өөр юм хуучны нэг юм нөхөр гэд ингээд орхичихгүй. Тэгээ ингээд стил зөндөө олон хүн тэрнээс чинь ингээд нөгөө санаа аваад өөрийнхөө номоо бичээд одоо мангар олон хүн зохиолч байдаг шүү дээ найруулагч чинь тэргээл тэгэл чи ч гэсэн зөвхөн Достоевскигийн тухай бичгтэл Достоевскийг ярьдгүү өөр кино өөр юу ярьж байхдаа чи давхар ингээл татаал ингээл аваад идэх шүү дээ. Нийгмийн шүүмжилж бичдэг болохоор агуу ерөөсөө биш шүү. Тэн дээр би яг залруулах хэрэгтэй байна. Гэхдээ тгий залруулахнаас чиний яг асуултанд хариулах юм шиг надад санагдчихээн л та. Би одоо чинь юу гэдэг ингээд одоогийн ингээд байгаа нэг Улаанбаатарыг ч юм уу ингээд шүүмжиллээ гэж бодъё л доо. Тэгэх юм бол тэгээ тэрийг ингээд магадгүй нэг юм уран зохиолын аргаар юм дүр мөртэй болгоод ингээд хөгжүүлээ зохиол бичлээ гэхэд тэр зохиол хизээч дараа нь дахиж уншигдахгүй. Яг нь одоо үедээ хүмүүстэй ингээд ойлголцоод одоо үеийн хэл хүмүүстэй ойлголцоод яг энэ орон зай энэ цаг хугацаанд амьдарч байгаа хүмүүстэй ойлголцож магадгүй. Гэтэ тэрийг чинь ингээд яг юм хүний оршихуйн үднээс нь авч үзээд тэгээд яг ийм одоо Достоевскийн хувьд бол ингээд ийм хизээч ийм хуучрахгүй асуултуудыг асууж яг тухайн цаг үе дээр бичиж байгаа байхгүй юу. Тэгээд ирэнгүү тэр чинь зөвхөн тэр хүний амьдарч исэн цаг хугацаа ч юм уу орон зайтай нь хамааралтай биш бүх цаг үе бүх орон зайтай хамааралтай зүйл болоод хувирчиж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл яг тухайн үеийнхаа нийгмийг магадгүй шүүмжилж байгаа. Достоевский ямар нэгэн байдлаар ирээдүйг зөвгнүүд ч юм эсвэл өнгөрсөн рүү тэгж бичдэггүй шүү дээ. Өөрийнхөө цаг үеийн юмнуудыг бичдэг. Үйл явдал нь дандаа өөрийнх нь цаг үед болдог.
Гэхдээ тэр хүний нөгөө нэг яг тэрийг ингэж гаргаж ирж байгаа юм нь хүний мөн чанар дээр амар их суурилж байгаа байхгүй юу? Яг хүний мөн чанар дээр чинь гэмт хэрэг гэдэг зүйл чинь ингээд нийгмийн гэхээсээ яг ингээд хүний мөн чанарын бас нэг асуудал байгаа шүү дээ. Тэр гимзэмийг өөр өөртөө мэдэрхүү үгүй юу? Магадгүй тэр гимзэм нь сайн шалтгаантай, муу шалтгаантай байсан бол тэр үр дүн нь өөрөө цайрах үгүй юу гэдэг ч юм уу ингээд хизээж асууж болохоор асуултууд мөн чанарын асуултуудыг ингэж гаргаж ирж яг тухайн юмаа шүмжилж байгаа байхгүй. Тэгээд ирэнгүүт тэр бол ерөөсөө юу биш. Ингээд цаг хугацаанд баригдахааргүй зүйл болоод хувирч байгаа. Тэгэхээр яг тэр нөгөө нэг бичиж байгаа хүмүүсийн арга барил байгаа юм л да. За одоо чинь энэ Hermanus дээр би ингээд сүүл ингээд уншиж байхад ч гэсэн яг одоо ингээд дайны асуудал ингээд тэр тухайн цаг үед нь гарч ирж байгаа шүү дээ. Гэтэ тэр бол зөвхөн ингээд дэлхийн нэгдүгээр дан хоёрдугаар дайнтай дайны үеийн Германд байгаа хүний асуудал биш байгаа хгүй. Одоо ч гэсэн бид нар ингээд дайны үед л яг үндэ амьдарч байгаа шүү дээ. Тэгтэл яг тэр асуудал бол одоо ч гэсэн ингээд давтагдж байгаа гэдэг ч юм уу. Тэгэхээр яг энэ хүмүүсийн мундаг хүмүүсийн тийм ингээд буцааг үед юм ингээд хуучрахгүйгээр уншигддаг хүмүүсийн яг тэр зүйл нь ингээд хүн өөртөө биш өөрийнхөө цаг хугацаанд биш өөрийнхөө орон зайд биш ингээд хүний мөн чанарын юмыг ингээд хөндөж гарч ирдэг болохоор цаг хугацаанаас юусэн юм ингээд байдаг гэж би хувьдаа бодож байна тийм. За Monjus компани Ara брэнд манай подкастыг дэмжин хамтран ажиллаж байна. Байгалийн эрдэстэй энэхүү усыг өдөр болгон хэрэглэхэд тохиромжтой, ходоодыг чинь цэвэрлэж, шаардлагыг чинь тайлж, хордлогыг чинь үлдэн хөөж, даралтыг чинь бууруулнаа. За тэгээд дээрэс нь найз нь бол өөрөө энэ усыг өдөр болгон хэрэглэдэг. Тэгэхээр миний андууд ч гэсэн арга уугаарай. Баярлалаа. Ер нь тэгээд нэг сонгодог зохиол гэл ерөөсөө юу байхгүй байгаа, хуучрахгүй байгаа шалтгаан нь ерөөсөө нэг альч цаг үед амьдарч байсан, альч нэгэнд амьдарч байсан ямар ч хотод те Улаанбаатар ч байна уу, Москва ч байна уу, Петербург ч байна уу, эсвэл одоо юу гэдэг Эртний Грект ч байна хамаагүй зүгээр хүн гэдэг амьтан чинь хүн стил яг хിവэрэ байгаад байгаа учраас гаднах юу нэг алтан шахаа өмсөвч гэдэг шиг нэг те яг энэ юм нь өөрчлөгдөхгүй байгаад байна. Тэгэхээр ер нь зүгээр яг уран зохиол гэдэг чинь тэгвэл баг нэг юм хүн судлах. За судлах нь цааш юм одоо нэг юм би сая буруу гэж сонгочих шиг л. Энэ хүний мөн чанарыг одоо ухах. Яа би бас яг тэгж яж. Гэтэ зөвхөн бүх уран зохиол биш яг юм сонгодгууд ялангуяа тийм. Яг гоо тэгээ тэрийгээ нөгөө нэг амь оруулах гэдэг тийм тухайн цаг үеийнхаа юм юмтай хойлол ингээл өөр ингээд ингэж байж байгаа ч гэсэн те яг тэр нөгөө үндсэн цаад одоо нэг амин сүс. Тэгээд тийм үг рүү үг ашиглахаар жоохон юус яг нэг л сонирн байгаад дээ. За тэгээд би сая юу бодлоо энэ сая чиний одоо орчуулсан ном байгаа шүү дээ тий. Энэ номны тухай хоёлаа ярих Hermann Hesse гэдэг зохиолч Demian гэдэг зохиол манай өнөр жаргал орчуулж гаргасан. Яг уу ийм амар нэмэх ном. Тэгтээ мэдгүй түрүүн нөө нэг подкастны өмнө ярьж байхдаа айгүй хүндхийн цааш юм дээ. Амар олон төрлийн юу гэд яриадсэн шүү дээ. Тэгэхээр чи энэ номныхоо тухай одоо за сурчилсан хайш юм дээ. Тэгтээ би зүгээр ингэж бодож байгаа байхгүй ингээд түрүүн номны сурчлагаа энэ төр гэхээр би болохоор эсрэгээрээ одоо юу гэдэг нь хувийн үеийн хөгжлийн номч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнуудад нэг дуртай биш байхгүй юу? Ер нь бол ингээд ихэнх нь амар апасны яг цэвэр одоо шинжлэх ухааны одоо судалгаа ч юм уу те яг тийм баттай юм дээр суйрлаад нэг юм барьцтай нэг юм яг гаргаж ирж байгаа бол өөр хэрэг. Гэхдээ зүгээр өнөөдөр одоо юу гэдэг нь ингээд юм би гэл нэг юм дурын нэг багийг гарч ирсэн ээ. Амжилтанд хүрэх тедэн дүрэн тедэн стратеги ийм юу тийм юу гэл ингээд амар супер юм бичээд тэрийг мангар их хүн уншаал. Тэгээ яг үндэ тэрийг хэрэгжүүлж байгаа ч юм уу ч юм уу эсвэл ингээд хэрэгтэй ч юм уу ч юм уу яг ингээд навшиг сагдаад байдаг байхгүй юу. За яг үнэлж. Тэнгүүд яг би болохоор миний нэг мөрөөдөд байгаа юм болохоор яг иймэрхүү салбарын хүмүүсийг цаашдаа ингээд оруулах ч юм уу ингээд энийг илүү нэг популяр болгох тим юм мөрөдөж байгаа. Тэгээ тийм учраас одоо энэ өнөөдрийн яаж байгаа энэ саяхан шинэ гарсан энэ номныхаа тухай чи надад тайлбарлаад гэх юм цааш энэ зүгээр яриач. Ер нь би ихтэй нэг дараанд би зүгээр анзаарсан амар юм тойруу ярьд юм шиг үлээ. Нөө жоохон би ихтэй сандраад байгаамаа яг үндэ. Тэг би ихтэй яхаа явцын дунд сайжирдсан байгаа зү хац вэ гэд айгу болчих واخа манайхаа. Харин тэгээ одоо хүний л амьдрал. За Hermann Hesse-ийн Demian Монгол уншигчид маань бол нөгөө талын чон Сидхарта хоёроор айгуу сайн мэддэг штэ тий. Яг тэр хоёр бол орчуулагдаад гарцсан болохоор
Тэнгүүт Демьян бол яг ингээд ерөөсө дутгааргүй ялангуяа Хермансигийн одоо Нобелийн шагнал авсан хүн шүү дээ тий. Нобелийн шагнал авахд нь ч гэсэн айгүй том нөлөө үзүүлсэн бүтээлүүдийн нэг гэж ерөөд бол явдаг. Тэгээд Демьяны тухай яг ийм нэг онцлог айгүй тийм шууд ингээд яг номтой нь хамааралгүй ч гэсэн яг тийм нэг онцлог үйл явдлууд байгаа. Энэ ном хүртэл юу болсон бэ гэдэг тийм үйл явдал байгаа. Тэнгүүд тийм хэсэг болохоор өөрөө тухайн үед одоо Герман дайны үед ямар ах вэ те ингээд айгүй сонин зүйл шүү дээ. Яг би энэ дээр ингээд нэг юм бодсон байхгүй яг ингээд дайны үеийн Герман зохиолчдын ийм зохиолыг унших амар гоё байдаг. Яг тэгэхээр ялагч орнууд байгаа шүү дээ. Тэ дайнд ялсан одоо Их Британи, Орос, Америк ч юм уу те ингээд яг тийм орнуудыг ингээ Франц гэдэг ингээд энэ нөгөө одоо блокнд байсан орнууд байгаа шүү дээ. 2 блок болчиход ингээ хоорондоо ингээд байсан шүү дээ. Тэнгүүд ялсан блокийн орнуудын юмнуудыг бид нар амар их мэддэг. Ялангуяа Оросын талаас ч юм уу те ингээд улаан арим ингэж яваад ингээд бүгдийг нь очиж чөлөөлөөд те. Яг энэ болсон баримт зөв. Гэхдээ бидний яг нэг харж өссөн зүйлс яг тэр Орос кинонуудыг амар харж өссөн ч юм уу те тэгээ үзэж өссөн гэдэг ч юм уу тийм Орос уран зохиолын дунд бид нар айгүй хөссөн хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэл Их Британий талаас ч тэр бид нар ингээл тэр мундаг удирдахч гэж бодоол тэр хүмүүсийн ингээ намтрын дэрийг айгүй судалдаг ч юм уу тийм байдаг. Гэтэл яг Герман зохиолчдын номыг уншихаар яг тэр ялагдсан орн байгаа шүү дээ. Яг ингээ дайныг ингээд өдөөсөн тийм ингээд зүйлс байгаа. Тэр дунд асар олон хэрцгийл байсан байгаа. Гэтэ хүн болгон Хитлер байгаагүй л хэлэхүүдээ те Германд. Тэгээд яг ийм зохиолчдын өнцгөөс уншингууд дайныг бас ингээд айгүй өөр талаас нь харах айгүй гоё тийм юу өгдөг. Өдөөлт өгдөг гэх юм уу. Энд чинь хүн болгон Хитлер байгаагүй, хүн болгон Хитлерийг дэмждэг байгаагүй. Бидний хувьд бол ийм байсан. Гэтэ бидний бүгднийг ингээ Хитлер гэж хүлээж авч байгаа бид нар ч гэсэн ийм байсан ингээд тэндээс амар тийм хүмүүнлэгийн шинжтэй гоё юм олж авах боломж бүрддэг. Тийм болохоор би ингээд Герман зохиолчдын бүтээлүүдэд аягүй дуртай. Ялангуяа одоо Эрих Мариари Марк ч юм уу, Hermann Hesse ч юм уу. Тэгэл Henry Bioll тэдний зохиолуудад би аягүй дуртай. Ялангуяа тэр дайны тухай бичсэн юмнуудад нь бол бүр илүү дуртай. Тэгээд Демьяны тухайд болохоор яг дайнтай хэсгүүд нь бол тийм их гардаггүй. Ерөөсө тэрнээс ангид өрнөдөг. Гэхдээ энэ зохиолыг бичгэд бол дайн нөлөөлсөн. Хесэ болохоор яг дэлхийн 1-р дайны үед канцлагерт ажилладаг байсан. Тэгээ тэр үед яг тэр канцлагерт яг ингээ шууд хүн алах тийм одоо буудах ч юм уу тийм ажил хийдэг хүн байгаагүй. Яг нярав хийдэг байсан ч гэсэн яг тэр нөхцөлд ингээд хүн ажиллана гэдэг чинь ямар амар вэ те ингээл өдөр болгон ингээд хүмүүс хажууд нь үхээд тэгээ тэрнээс болоод мань хүн ер нь бол аюу тийм гүн сэтгэл зүйн хямралд орсон. Тэгээ дээрэс нь ихнэр нь яг салсан ч яг уу ер нь бол шууд нэг галзуугийн имлэг твтэж таарсан байхгүй сэтгцэн амар том юунд асуудалтай болоод тэгэд ер нь тэгж салаад Хесэ бол ер нь бол шууд л баг одоо нэг хүн ингээд баг амьдралдаа бууж өгнө гэж байдаг шүү дээ. Яг тийм мөч дээрээ тулж очиод Карл Юнгаас тусламж хүссэн байдаг. Одоо сэтгэл судлалын салбарын одоо 3 оргил байгаа шүү дээ. Тэрний нэг Карл Юнг дээр очиод Карл Юнг дээр нэлээд одоо сэтгэл засал хийлгэсний дараа ер нь бол нэлээд одоо хүн ингээд нэг тогтворжоод 50 болоод ирснийхаа дараа Демьяныг бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ номонд ер нь бол Карл Юнгтэй сэтгэл засал хийлгэжсэн нөлөө айгүй харагддаг. Нэгдүгээрт хүүхэд нас руугаа айгүй хөнгөсөн байдаг. Хүүхэд наснаас хариулт олох гэж хичээсэн байдаг. Хоёрдугаарт нөгөө ухамсарын урсгал буюу зүүд одоо Карл Юнг гэж хамгийн нөгөө онцлог юу нэ тэр штэ зүүд мүүднээс ингэж одоо сэрүүн үеийн сэтгэл зүйн нөхцөл байдал дээр нь ингэж ажиллах гэж хичээдэг ч юм уу тиймнүүд айгүй хажиглагддаг. Гэхдээ Хесэ бол угаасаа Юнгтай өөрөө айгүй том сэтгэгч штэ мундаг зохиолч. Тэнгүүд энэ ном дээр Хесэгийн гой гаргаж ирсэн юмнууд нь юу гэдэг вэ гэхээр өсвөр насны эрэгтэй хүүхдийн сэтгэл зүй бол амар гой гарч ирдэг. Ер нь өсвөр наснда эрэгтэй хүүхдүүд нэг яагаад тинээд чойроод алга болчихсон гэдэг ч юм. Жишээ нь тэр хариултыг бид нар энэ өнөөс авч болох ч юм уу тэрхүү сонирхолтой юмнууд айгүйх байгаа. Дээрээс нь шашин, гүн ухаан гэдэг ч юм уу ер нь хаанаас нь эхэлж ярих вэ гэж бодмоор тийм айгүй олон агуулгыг маш богинохон хэмжээгээр ч юм уу ингэж бичиж туурвж чадсан байдаг нь ер нь бол би бол тэн дээр айгүй гоё санагдчихсан. Анх уншичаад тэгээд яг орчуулж авах хугацаанд бол мэдээж хэрэг тэр чин шууд тэндээ амар ингээд сэтгэл хөдлөлтөд хандаж болохгүй аль болох ингээд тогтвортой байж би тэрийг яг үнэн зөв буулгана штэ тэгэхээр ер нь бол
анх уншиж байгаа үе мэдрэмжил би юу нь л өөрөө ярьж түүнээс биш би номоо орчуулчаа дараа нь ингээд хүнд ярьж байгаа гэхээсээ илүү би яг уншиж байгаа үднээс ярьсан зүг байх гэж би бодож байна юу нь л тэг. Тэр тэгээд яг би нэг бүрнээр нь уншиж амжааг байгаа. Уул нь ингээд би нүг бүтнээр нь уншаад тэгээд шууд нүг ярилцлага хийсэн бод би арай илүү юм гоё юмнууд асуух байсан л ахalta. Гэхдээ би яг ийм залхуу ашигчгийн атсан болохоор уншиж амжаагүй явж байна. Уул нь ингээд би 7 хоногийн өмнө номын баяраас авсан тэгээд мэдгүй одоо л амжаагүй. Гэхдээ би нэг эхний 30 хуудас уншсан. 30 хуудас. Тэгээд 30 хуудас уншихад ингээд зүгээр тэр нэг эхний хэсгүүд юу гэж санаж байгаа хэрэг зүгээр л ийм 10 жилийн хүүхэд биш үү? Тэр нэг ийм 10 настай л хүүхэд юм шиг байгаа. Нэг юм гэртээ байдаг, хичээлдээ явдаг. Тэгээ нэг бүх юм ингээд гоё ингээд нэг юм хүүхдийн нэг юм тайван амьдрал байдаг шүү дээ. Тэгсэн чинь зүгээр нэг жижигхэн нэг юм асуудал гараад жижигхэн юу байсан чаа тэр нэг юм амар юу болоо надчих юм чаа. Нүүд чи бараг нэг юм өөрөө тэрийг илэрхийлж гаргаж байгаа юм байх. Эсвэл нэг зохиолчийн бичглийн юм айгүй сайн мэдхгүй. Бараг шүүлтийн нэг юун дээр очсон юм шиг те. Нэг юм хар цагаан юу хоёр нэг голд ингээд юм тэр алсраад байгаа нэг юм амар сонин санагдахгүй надад. Ямар ингэ яагаад. Тэгээд хамгийн гол нь юу санагдсан бэхээр яг надад ч гэсэн магадгүй тэр мэдрэмж нэг хэзээ үзэгт байсан юм шиг намайг ингэ жоохон бахад бид нар угаасаа яг али сайн хөвгт байж байгаад гинт ингээд нэг юм тэнийг юмд орооцолдог ч юм уу нэг юм хөл шалбаг ингээд гიშгчдэг шүү дээ. Тэг ингээд өөдгөө ингээд хэлэх гэхээр хэлж болохгүй яаж гэхээр нэг юм тэр болтол ингээд байсан тэр нэг юм ингээд нэг нураад байгаа ч юм шиг тийм. Гэхдээ хамаагүй нь мэдэрч байгаа мөртлөө тэр үедээ тэрийг ингэж яг амар юм болгож гарах хэрэгсэн боломжгүй юм шиг санагдчихсан аахгүй. Тэгээд энэ тал дээр ер нь зүгээр магадгүй ингээд тэр нэг энгийн хүүхдийн одоо цаана тийм амар дарк юмнууд явж байна гэдэг шиг магадгүй энэ нэг юм богинохон юунд ингээд амар олон санаа шингээсэн байна ч гэдэг шиг. Яг энэ тал дээр одоо юу гэдэг нь чиний бодол би буруу бодсон уу эсвэл ер нь цаашаага ингээд яах юм болов би ингээд одоо уншигчтай надтай тэр ихний хэдэн хуудсын нэг өрнүүлсэн харилцаа тийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чиний одоо нэг харилцаа гэдэг үнцгийг сонсомоор байна. Би яг номыг нь орчуулсан гэдэг өөрөө Hermanus болсон юм шиг ярьж болохгүй шүү дээ. Тэгэхээр шууд ингээл ингэж мэдрэх хэрэгтэй гэж би ерөөсөө хэлэхгүй. Зөвхөн яг анх би өөрөө яг ингээд орчуулагчийн хувьар биш уншигчийн хувьар уншиж хахад яг ингээд яг адилхан бодол төрсөн. Ингээд 10 настай хүүхэд хизээч ингэж амар бодохгүй шүү. Тэгээд ер нь 10 настай би өөрийнхөө 10 настай байх үеийнхтэй л айгүй харьцуулж байгаа шүү дээ. Гэтэл яг ингээд сайн бодоод үзэнгүүт яг үндэ тийм байгаа байхгүй юу? Ингээд хүүхэд ер нь ингээд айгүй юмсыг ингээд үнэхээр ингээд гүнзгий мэдэрч чаддаг. Гэтэ ингээд тэрийг тайлбарлаж бид нар шиг одоо ингээд тайлбарлаж ярьж чадахгүй байгаа л болохоос биш. Тэр нь ерөөсөө мэдэрдэггүй гэсэн үг харин биш байгаа байхгүй юу? Яг үндэ бидний магадгүй хамгийн том айдас хамгийн магадгүй ингээ гүн гүнзгий мэдрэмж яг үндэ хүүхэд насанд тохиолсон байх магадлал айгүй өндөр байхгүй юу. Тэрнээс болоод магадгүй бид нэр хүүхэд насны одоо ингээ траума ч юм уу те гэр бүлийн орчноос болсон одоо ингээд асуудлууд одоо хүртэл биднэрт нөлөөлж ийн гэдэг нэг иймэрхүү янз бүрийн сэтгэл зүйн юмнууд байдаг шүү дээ те. Тэд нар бас ингээд хэрвээ тэр болгоныг ямар нэгэн байдлаар үнслэлтэй ортой гэж үзэх юм бол яг үндэ хүүхэд насны бидний авч исэн мэдрэмжүүд бидний туулж исэн зүйлс айгүй гүн гүнзгий байх гэдэг шүү дээ те. Магадгүй тэр нь ингээ бүх амьдралыг тодорхойлох юм шиг сүлдээ болгоод ирж штэ. Тэгээд өөрийнхтэйгээ ингээ харьцуулаа бодонгууд би хүртэл ингээд айгүй сайн хүүхэд байсан байгаа хгүй юу. Ингээл үнэхээр л аав ээжигээ хорвоодлын хамгийн сайн хүмүүс гэж боддог. Тэр хүмүүсийг хэлсэн үйлдэл нь хамгийн зөв гэж боддог. Тэгэд нэг удаа тэрнээс гажаад шал буруу юмтай ингээд орооцолтоод ч юм уу те буруу юм ингээд өөрийнхөө буруу гэж бодож байгаа зүйлийг хийнгүүт ингээд нэрнгээсээ л амар их төгшүүр мэдэрдэг байсан байхгүй юу. Үнэхээр их төгшүүр мэдэрдэг. Тэгэд яг тэр төгшүүрээсээ болоод айгүй их айц тавтан те айгүй их юм юу яа одоо сандарна гэдэг ч юм уу те хөгийн юм дээр ингээд айгүйх сандарч айж мэгддэг ч юм уу яг иймэрхүү юмнуудыг давж туулдаг гэд ингээд өөрийнхөө харьцуулаа бодохоор энэ зүйлс ерөөсөө тийм үнслэлгүй биш 10 настай хүүхэд харин ч ингээд мэдэрхүйц зүйлс байгаа гэдэг дээр нь бол ингээд өөрийнхөө хүмүүс харьцуулаад ирэх юм бол ер нь бол ингээд санал нэгдээ буучих байхаа тэгээд яг чиний уншаагүй байгаа хэсгүүд дээр нөгөө нэг чи ярьж штэ те цаашаа хөрний яах юм бэ гэд тэгмүүд би ерөөсөө тэгээд чамд цаашаа ийм болно гэж хэлэхгүй
нөгөө монголчууд нэг юм кино спойлдохоор амар уурладаг гинэ. Ном спойл зүгээр ээж байна. Одоо ингээ Анна Каренина дээр чинь ингээд Анна ингээд гал дэргэний доогуур орно гэдгийг мэдсээр ээж бүгд уншдаг шүү дээ тий. Амар сонин тэрэн дээр би бол бас санал хэлэхгүй нэр номыг ч гэсэн бас спойлдож болохгүй. Зүгээр надад хэлэх юм нь юу вэ гэхээр ер нь ингээд хүүхэд байхасаа эхлээд ингээд том болж байгаа шүү дээ. Тэгээ том болох тусам хүмүүсийн бодол ер нь илүү цэгцэрдэггүй эсвэл улам замбраагүй болдоггүй гэдэг асуулттай хүмүүсийг ороосэй гэж хүсэж байна. Ер нь чиний амьдрал чинь хүүхэд байхасаа цэгцэрсэн юм шиг санагдаж байна уу? Эсвэл улам эмх замбраагүй болсон юм шиг санагдаж байна уу гэдэг дээр тэр асуултын хариуг тавхан энэ номноос шууд ингэж шалцдаг. Наа ном чинь хариултгүй улам асуугаа шаачин тий. Улам асуун хүмүүс тийм болохоор тэгж асуухад ороосоо гэж би бол яг нэг юм ном гэдэг юм чинь жоохон юм дэрил тий нэг юм сонин юм молдок энтер гэдэг байдаг шнэ барилгын юм ухдаг нэг юм заваа нэг ингээд нөх мөх гаргадаг тий яг тиймэрхүү зүйл юм шиг ингээд уншиж байгаа юм шиг нэг улам ингээд шөрөвтүүлээд ингээд аим юм. Гэтэ угаасаа нэг юм чиний юунд дээр амар юм сайн ном гэхээр ингээд сайн асуудаг байх хэрэгтэй энэ төр яриад чинь. Asahi Superdry Namajoki брэнд манай подкасттай хамтран ажиллаж байна анд нөхдөө. За энэ бүтээгдэхүүн бол дэлхийн хамгийн анхны лаазтай задгаа шар ариг юм анд нөхдөө. Өөрөөр хэлбэл задгаа пивний тэр хөөс, тэр амьд шинж чанар, тэр гайхамшигтай амтыг лаазан дотор хийгээд бид бүхний ширээн дээр тавьсан бурхны бэлэг гэсэн үг. Харин хэрэглэхэд жоохон яригтай андууд эхлээд энийг дөрөн гараад сайтар хөргөөд хөрөгчнөөс гаргаж ирээд таглааг нь бүтэн мулт задлаад за тэгээд алгаараа бариад хоёр талаас нь хөөсрүүлээд мэдэрч таашааж явах хэрэгтэй шүү анд нөхдөө. Баярлалаа. Өнөр жаргалаа тэгэхээр чи маш олон пост бичсэн. Юунууд дээр өөрийнхөө тэр үнэгний зурагтай те нэг үнэг л яваад байдаг штэ. Үнэгээ Keanu Reeves-ийн хажууд суулгаал, үнэгээ юун дээр суулгаал, пуужин дээр суулгаал гэх мэтлэн тэр ирэнд үнийг олон тэнэвчилсэн. Тэгээ тэгж жагаад сүүлдээ нөө чиний тэр юу чинь ингээ багасаад пост блог дээр оруулах постнууд чинь багасаад чи ингээд нөгөө ном орчуулдаг болоод эхэлсэн штэ. Тэгээ энэ яг шилжилтийн процессыг би зүгээр сонирхож байна. Яг яагаад одоо жишээ нь орчуулга хийж эхэлсэн бэ ч юм уу эсвэл тий эхлээд тэр тэгээд одоо бас орчуулах байгаа номон дээр нэг цензурын тэр тавьдаг л үү дээ. Тэрийг чинь сонирхмаар санагдаж байна. Яг нөгөө нэг орчуулга руу орж эхэлсэн нь болохоор өмнө нь би бол орчуулгыг баг үзэн яддаг байсан баха. Би өөрөө яг нөгөө нэг олон улсын эдийн засгаар төгссөн шүү дээ. Тэгмэд манай сургуульч өөрөө олон улсын харилцааны сургууль байхгүй юу? Тэг ингээ олон улсын эрх зүй, олон улсын эдийн засаг гэдээ янз бүрийн юу те. Тэг би болохоор олон улсын эдийн засаг дотроо эдийн засагчин заавал нэг чиглэлээр гүнзгийрэх хэрэгтэй байдаг. Тэгээд тэн дээр болохоор яг статистик аудитор гүнзгийрч байсан байхгүй юу? Тэгээ одоо яг тэр мэргэжлэр ажилдаг. Тэгээд яг олон улсын харилцааны сургууль гэдэг утгаараа заавал хоёр хэл үзэх хэрэгтэй байдаг. Тэгээд нэг хэл нь бол заавал англи, нөгөө хэл нь болохоор сонголтоор байхгүй. Тэгээ би яг юу үздэг байсан? Англи тэгээд испанил үздэг байсан байхгүй. Тэгж яагаад ингээд 7 хоногийн өдөр болох ингээ хоёр хэл судлангаа хажуугаар нь тэр математик, статистик, эдийн засгийн хичээлүүдийг хийж байгаа шүү дээ. Тэгээ надад бүр айгүй ядаргаатай санагддаг. Би бол үндсэн мэргэжлээ ил ингээд хиймээр байгаа байхгүй юу. Тэнгүүд заавал ингээд олон улсын гэдэг тодтолтой болохоор ингээд хэл сурах шаардлагатай. Тэнгүүдээ ингээд хэл дээр чи мэдээж хэрэг асар их орчуулга хийн штэ. Ам болон бичгэн орчуулга хийн. Тэнгүүд ингээд би англиас орос руу эсвэл оросоос англи руу, оросоос испани руу, оросоос англи юу испани руу мэдгүй амар олон тэгж хэл дамжиж орчуулга хийдэг байсан. Тэнгүүд зарим өдөр би өглөө босоод орос дээр сэтгэхгүй үе надад байгаа шүү дээ. Би орос дээр ингээ бодохгүй үе байгаа. Тэгээд тэрэнгүүд ингээ монгол дээр бодож байгаа үед ч юм уу надад аюу хэцүү дүүсэн бохгүй орчуулга ингээд би англиас багшаахаа хэлсэн юм нэг юм цогцлбрыг ч юм уу ихийг ч юм уу ингээд эхлээ монгол руу толгой дотор орчуулчаад монголоосоо орос руу орчуулж хэлдэг ч юм уу тий. Тиймэрхүү тохиолдлууд надад айгүйх гардаг байсан. Яг ингээ орос дээр ингээ сэтгэгээд хүмүүстэй харилцаа явангууд угаасаа орос дээр сэтгэх үе зөндөө байгаа. Тэр үед бол асуудалгүй. Яг монгол дээр сэтгэж аваа өдрүүдэд надад бүр үнэхээр төвхтэй санагддаг байсан. Тэгээ тэрнээс болоод би ингээд тэд нар чи яг тийм уран зохиолын мохиолын юм гэхээсээ илүү яг мэрэгжлийн юмнууд илүү их байгаа шүү дээ. Тэгээ тэрнээс болоод би орчуулганд аюу дург болсон байсан мөр. Ямар ядаргаатай юм гэж боддог заяа. Тэгэл яг тийм төрлийн хичээлүүд орох өдөр нь баг ингээд гэвэр ингээд нэг юм амьдралаа ингээ бүр юм юу яагаад юу би сураад байгаа байлаа гэж бодох юм тохиолддог. Оршихуй юмар шааж байгаа юм шүү дээ баг.
Тэгээд яг ингээд айгуу сонирхолтой юм. Би яг Монголд ирсний дараа текст аяа ихч надаар нэг юм хэд хэд өгүүлбэрүүд орчуулж байсан байхгүй. Тэгээд тэндийг болохоор би ерөөсөө тийм ирээдүйд ном сом орчуулна гэж бодлогоогоор ер нь халтур гэж бодвол юм хэд бол хийсэн. Гэтэ би ерөөсөө юмыг тэгж нөгөө нэг муухай одоо орон цэглэж хийдэг. Орон цэглэж додомдож тийм тэгж хийхийг хүсдэггүй. Тэгэл яг тухайн үедээ айгүй юм чин сэтгэлээсээ сууж байгаа л ингээл хийжсэн. Тэгээд би тэрнээс бүр айгүй гоё мэдрэмж авчихсан байхгүй юу? Ямар гоё юм бэ гэд. Яад вэ гэхээр би өөрөө тэн дээр юм бодох шаардлагагүй. Би одоо кино үзэхдээ юмаа бодоод, юу бичихээ бодоод, бичиж явахдаа дахиад бодож байгаа шүү дээ, тий. Тэнгүүд орчуулгын гоё санагдсан юм. Би ерөөсөө өөрөө юу ч бодох шаардлагагүйсэн байхгүй. Яг тухайн хүний санаа нь үнэхээр өөрмөц гоё санаа байх юм бол тэрийг нь орчуулга хийгээгүй үедээ би ингээд цааш нь дэлгэрүүлж бодно. Гэхдээ яг орчуулга хийж авах үедээ би юу ч бодож болохгүй. Би одоо ч гэсэн тэр дүрмээ баримталдаг. Би ер нь хизээч юм чиний хувийн бодол ерөөсөө хин чамаагүй гэдэг юм биш үү? Хувийн мэдрэмж хиндэж хамаагүй гэдэг нь айгүй гоё. Орчуулгын хамгийн гоё зүйл нь тэр. Яг тэгэхээр хэрвээ би юм бодох юм бол надад тэр зохиолчийн юмыг сайжруулж буулгах эсвэл тэр зохиолчийн юмыг энгийн болгож буулгах эсвэл бүр гоё уран цэцэн болгож буулгах эрх надад ерөөсөй байхгүй. Би аль болох яг ийм тэг төлөв дээрээ байжгаад яг тэрийг ингээд өөрөөрөө дамжуулаад шууд ингээд цэврээр нь гаргах нь миний ингээд үүрэг байхгүй. Түүнээс биш би ийшээ оруулчаал айгүйх өөртөө ингээд хольж байгаа л гарах юм бол тэр айгүй буруу юм буун. Наач бараг юу шиг болчихно бөөлчс маяг юм болчихж байгаа юм шиг тий. Энэ өөрөө тэрийг ингээд нөгөө идчихсэн. Тийм болохоор миний одоо ч гэсэн хэлмээр санагддаг юм ингээд гоё орчуулга гэж юусоо байхгүй зөв орчуулга гэж бол байгаа. Тийм. Угаасаа тухайн их чинь өөрөө айгүй тийм уран тансаг хэллэгтэй гоё буухац байх юм бол угаасаа л тэр зөв орчуулчих юм бол тэгжил буун. Түүнээс тэрийг нэг юм гоёмсог гоё болгоод уран цэцэн болгоод авах ямар шаардлага байхгүй. Тэнгүүд хамгийн анх нөгөө нэг орчуулга хиймээр санагдсан үеийн яг тэндээс тохиож исэн байхгүй. Би өөрөө юу ч бодохгүй байх ёстой гэдэг нь өөрөө дүрм нь байгаа байхгүй юу. Тэгээд ингээд юмыг байгаагаар нь буулгахын тулд ингээд өөрөөрөө тийм гоё санаануудыг те тийм гоё үйл явдлуудыг тийм өрмөц зүйлсийг ингээд өөрөөрөө дамжуулаад гаргана гэдэг нь айгүй тийм амар гоё зүйл амар үзэсгэлэнтэй гэж хэлж болохоор тийм зүйлээсэн тэр нь айгүй сэтгэл хөдлөсөн. Тэгээ тэрнээс хойш ингээл Төгстөө, Ингмар Бергман, зүудний сэтгэл судлал гэл ингээл янз бүрийн номнууд дээр ажилласан байна л да. Тэгэх тусам ингээд надаар дамжаад янз бүрийн санаанууд гарч болно гэдэг нь айгүй гоё. Ингээд миний ингээд анхалж бодсон ч юм уу миний ийм оригинал тийм юм биш хэрнээ надаар ингээд хүмүүс дамжиж гарч байгаа гэдэг нь өөрөө айгүй гоё зүйл санагдчихсан байхгүй. Тэр бас хүний эгог дарах айгүй тийм юу юм шиг байгаа юм. Нэг төрлийн юм баг бяцлаглалын төвчний ийм мэрэгжил юм болж байж болох юм байна гэж би бодсон. Яа гэвэл хин юу гэж хэлсэн тухайн зохиолч юу гэж хэлжсэн чи тэрнтэй битгий зуршилд чи тэрийг бас битгий ингэж хит сайшааж магт те зүгээр тэрийг ингээ байгаагаар нь хүлээж аваад буулга гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээний нэг тийм бяцлаглалын төвчний болж байгаа байхгүй. Тэгээд ингээд орчуулга гэдэг чинь өөрөө маш удаан суух ажил штэ тий айгүй удаан ингээд доктортой сууж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд тэрнгүүд энэ хүнийг ингээд айгүй тийм гоё тэг төлөв дээр нь ингэж удаан байлгаж өгөх чадахгүй ажил юм байна гэдгийг мэдрээд тэгэд ер нь орчуулга айгүй гоё хиймээр санагдаад ер нь тэрийг энэ тал дээр улам сайжирмаар санагдсан гэх юм уу. Түүнээс биш яг ингээд зүгээр нэг юм тодорхой хэмжээний нэг орлогын их үүсвэр ч юм уу тэгж хардаг байсан бол угаасаа үндсэн ажлын хажуугаар хийж байгаа болохоор хангалттай ядрах хангалттай болох шалтгаанууд байгаа. Тийм гол нь яг ийм гоо үзэсгэлэн гэх юм уу тийм гоё чанарыг нь олж харсан болохоор л одоо хүртэл хийж байгаа ах гэж боддог юм. Тийм. Тэг яг жишээ нь тэр одоо нүг чи өөрийнхөө бас нүг дуртай юмнуудтай холбоотой номдыг ер нь жоохон гаргах хандлага байна уу гэж би асуух байгаа. Яа тэгэхээр жишээ математикийн тухай амар их юм бичдэг. Би одоо жишээ нь математикийн хичээлд одоо хамгийн суугаац. Тэгээ юу ч мэдэхгүй. 0-ийн ногоон тийг байхгүй юу? Ер нь математикийн хичээлд амар дургүй байсан. Тэгээд тэгсэн чинь ингэж энэ постууд дээр амар их юм одоо тэр математик чи ингээд одоо тийм нэг юм хүнд бодлого байсан чинь алтын хуудсанд нөгөөх нь ингээ хэлбэрчлээ ингээ бодсон. Энийний одоо гоо үзэсгэлэн чинь би өөр ингээ гайхаад нөгөөх. Тэгээд нүг анхны орчуулсан ном ч одоо төгстөө гэж ойлгож байна. Зөв тий. Тэнгүүд төгстөө дээр чинь нэг томьёо яваад идэв штэ тий. Тэгэл тэр нэг юм сонин тэр нэг гэр бүлийн хүмүүсийн нэг харилцаа тий. Тэгээд яг төгстөө жишээ нь одоо юу гэдэг нь цаанаас чам орчуулгээд өгсөн юм уу эсвэл чи өөрөө сонгосон юм уу тэгээд ер нь энэ чиний дуртай юмтай холбогдож байгаа тэр
одоо мэдрэмж шин ямар байсан бэ? Тэгээд Тийм мэдээч хэрэг яг нөгөө нэг юу юм л та. Одоо болохоор би ингээд өөрөө номоо сонгоод орчуулах төвшөнд ингээд хүрчээд байгаа байхгүй. Түүнээс биш өмнө нь бол яг хөө ингээд паблишерууд маань надад ямар санал тавьж ийн яг тэрийг л ингээд хүлээж авах уугүй юу. За энэ номыг би авахгүй гэдэг ч юм уу, энэ номыг авъя гэдэг ч юм уу, тэрийг ингээд зөвшөөрөх үгүй нь л миний асуудал байсан болохоос биш. Одоо л би ингээд өөрөө номоо сонгож орчуулад өөрөө хөвлөж гаргаад өөрөө ингээд бүх юм хийх төвшөнд бол ингээд хүрч байгаа байхгүй. Тэрнээс өмнө болохоор яад үүсэн бэ гэхээр жишээ нь төгсдөө бол ингээд шууд математиктэй холбоотой байсан. Тэн дээр ингээд тесттэй ягч бас намайг шууд ингээд бодоод энэ орчуулга бол яг ингээд чам тохирно. Энэ ном чамд яг тохирно гэж бодож ийн гэд би ч гэсэн яг номын уншиж үзээд тийм байна. Уран зохиол математик гэд миний амар хоёр дуртай зүйл байна. Тийм болохоор орчуулъя гэд угаасаа мундаг зохиол шүү дээ. Айгүй энгийнээр айгүй гоё гоё юмнуудыг хөндөж чаддаг ном. Тэгээд яг орчуулж ясан. Тэн дээр тэгээд анхны ном гэхэд ер нь бол айгүй дэжгүй гарсан шүү дээ. Тийм. Тэгээд тэндээс бас айгүй хурамжсан баха. Тэгэл арийнх нь өдөө чинь Ингмар Бергман байсан. Тэрийг ч гэсэн тагтаагийнхан надаа яг ингээд зориулаад санал тавьж исэн баггүй юу яг ингээд чи ингээд кинонуудыг нь мэдж байгаа. Дээрээс нь чи ингээд орчуулга хийх юм байна. Тэгээд ингээд энэ номыг авах уу гэд ч юм уу тий. Тийм байдлаар ер нь бол ингээд паблишерууд маань намайг айгүй бодож исэн нь айгүй гоё. Тэгээд нөгөө талаасаа би бас тэн дээр яг ингээд зөвшөөрөхгүйгээ хэлээ явж исэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр бол хоёр талаасаа ингэж уулзсан зүйлс байгаа байхгүй. гоё байсан байхаа тий. Одоо чи ингээд баг тий жилд 800 кино үздэг. Одоо өстэй бүгд баабыг ингээд бүгдийг үзсэн байсан чи бүр яг ингээд нөгөө нам тэрийг орчуулах. Айгуул тэгэл нөгөө нэг орчуулж байхдаа ингээд яг тэр хэсгийг мэдрэмжний гарахын тулд айгуул нөгөө дахиж нөгөө кинонуудаа үзэж мүзэлэн. Чи нөгөө нэг гаргасан кинонуудынхаа одоо нэг нэрээр ингээд бүгдээ нэрлэнгуудаа ингээд яг тэр үеийнхаа юмнуудыг ингээд бүгд бичсэн байт юм байдаг шүү дээ. Гэсэн чи бүр ингээд гаран дээр нөгөө нэг юм юуны шивээсэн байсан сэтгцээ. Нөгөө нэг 7 дугаар юу гэж орчуулах юм. 7 дахь лац. Лац гэх юм уу тий. Тэр нэг юм сонд нөгөө чөтөртэй яасан бүжиг энэ төр гэдэг нэг Vitos Mons компани цэник брэнд манай подкастыг дэмжин хамтран ажиллаж байна. За энэ удаагийнхаа дугаартаа бол энэ барагшуунтай төрлийн онцолж байна. Яг байгалийн барагшуун гэдэг зүйл маань бол өөрөө 400 гаруй төрлийн өвчин, сайн эрдэс баялагаар дүүрэн гайхамшигтай хэд байдаг. Гэхдээ уухад бол маш гашуун амттай заваан зүйл байдаг юм аа. За тэгвэл цэник брэнд маань яаж яах гэхээр яг хүний өдөр тавах хэвээр барагшууны хэмжээг агуулад за тэгээд дээрэс нь уухад тохиромжтой болгож ингэж савлаад та бүхэндээ хүргэж байгаа шүү. За тиймээс цэнигээ уугаарай. Ард түмээ. Тэгээд ийм байна. Яг одоо нөгөө цаг нь ингээд ерөөхдөө дуусах төгсөж байгаа учраас одоо хоёр асуулт тавиад тэгэл эхнийх нь болохоор чиний одоо дараагийн төлөвлөж байгаа ажил яг нөгөө нэг орчуулгын чинь ажил гэх юм уу? Тэн дээр ойрын хугацаанд ямар ном гарч байгаа вэ? Тэрнийхээ тухай чи эхлээд надад яриад өгөөч. За миний одоо яг сууж байгаа ном гэх юм бол Кшиштоф Кисловский гэдэг алдартай Польшийн найруулагч байдаг. Ер нь миний айгүй тийм улсаар нь би ингэж кино үзэх айгүй дуртай байхгүй. Тэнгүүт Румын болон Польшийн кинонуудад би айгүй дуртай. Тэгээд Кшиштоф Кисловский чинь бол сүүлдээ яг Францад очиод тэгээд илүү ингээд хүмүүст одоо юу гэдэг олон улсад илүү танигдсан гэх юм уу тэр бүтээлүүдээ хийж эхэлж исэн. Гэхдээ Польшид тогтоол мань хүн ингээд одоо юу гэдэг мөнгө санхүүгийн асуудлаас болоод нэг дүрсийг нэг л удаа авдаг, one take хийдэг гэсэн. Яг тэгж ингэж мөнгө төгрөгөө хэмнэж хийдэг байснаас эхлүүлээд ингээд Францад өргөдөж очиод айгүй тийм гоё илүү задгаа юмнууд хийж болдог болсон гэдэг ч юм уу. Яг тэр нэг юм карьерийн шилжилт нь өөр амар сонирхолтой юу л дээ, хүн л дээ. Тэгээд дээр нь өөрийнх нь бас тэр нөгөө нэг нийгмийн шүүмж ч юм уу, тэр нэг юм одоо дотоод бясалгал ч юм уу, тэрийг ингэж дэлгэцэнд гаргаж байгаа нь бол үнэхээр супер найруулагч, өөрийн гэсэн нэг тийм тодорхой шийдэл арга барилтай тийм найруулагч байхгүй. Тэгээд тэр найруулагч юм бол яг юм ярилцлагын төвөр ном байгаа. Тэгээд тэр зөвхөн ингээд энэ тийм паблиш хийгдсэн ярилцлага нь биш, мань үний өөрийнх нь магистрийн диссертациаас өгсүүлээд яг ийм сонин хэвлэлүүдэд яг ярилцлагыг нь авцсан хэрнээ паблиш хийгээгүй байсан тэр ярилцлагууд ч юм уу янз бүрийн тийм одоо хүмүүсийн уншаагүй байдаг ярилцлагуудыг төвөрлсөн тийм ном баггүй юу. Тэгээд ер нь бол тэн дээр ажиллахад бол айгүй гоё санагдаж байгаа юм юу вэ гэхээр
Бергман дээр бол ингээ Бергман ч хамгийн маа уудлаал илчлээл би хүүхэд байхдаа ингэдэг байсан хүүхэд байхад ийм байсан миний зүүд ийм байлаа гэл айгүй их ингээ өөрийнхөө дотгошоо ингэж гарч ирдэг доторх юм ингэж уудалдаг тэгээд өөрийнхөө зөв бурууг айгүй их шүүдэг тийм юу байгаа даа Кисловскийн хувьд болохоор бүр яг кино яаж хийх юм бэ гэдэг дээр баг ийм хүмүүст өөрийнхөө мэдлэгийг ингээ хуваалцсан юм шиг тийм ном болж байгаа нь бол үнэхээр амар сэтгэл хөдлөмөр зүйл юм шиг надад санагдаж байна. Хүн энэ дээр нь кино сонирхдаг болон яг кино хий гэж бодож байгаа залуучууд айгүйх байгаа шүү дээ. Тэр хүмүүст бол айгүй хэрэгтэй байхаа гэж юу нь бол бодож байгаа тийм. Яг хоо энэ дээр яг нэг товчхон нэг юм асуулт. Одоо ингээд юу яаж байгаа шүү дээ ингээд ер нь амар тийм нэг юм дип номнууд байгаа даа шүү дээ. Жишээ нь нэг яг Бергман дээр гэхэд л ингээд нэг өөрийнхөө доторхыг ухсан ийм тийм гэлэж эсвэл нэг Токстой гэхэр жишээ нь тэр нэг бас л амар юу штэ тий. Тэгээ тэрийг юутай холбож за сая Кисловский дээр дурдлаа. Тэр нэг оршихуун юу үлээ. Зэн дээр болохоор ч бас редактор энэ тэрийг хэлсэн штэ. Тэгээд яг шууд ингээд яг пад гэж хэлчихэд яг төгтөл ахлаа. Тэгэхээр тэрийг хийж эхлэхээс өмнөх болон дараах гэдэг нэг хоёр өөр хүн гэл нэг ийм асуулт уусаа байдаг штэ. Тэгээ энийг хийсний өмнөх дараах гэл. Тэн дээр одоо нэг тийм ялгаач гэх юм уу эсвэл одоо тийм өөрчлөлтийн тэр ер нь гардаггүй. Яг яагаад гэхээр чи тэнд амар их цаг хугацаа зарцуулж байгаа, амар их удаан сууж байгаа. Ингээд тэр яг зөвхөн чи тэр номноосоо гадна орчуулганд бол өөр одоо бусад бурамд баримтсэлт ингээд юмнуудыг амар ухаал шүүртэл ингээд уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тухайн хүнд яг ямар өөрчлөлттэй байдаг юм болоо гэж зүгээр сонирхоод гэж. Яа. Надаа ерөөсө тийм нэг байхгүй байх гэж би яг одоо бол тэгж бодож байна. Яг өмнө нь ямар байсан яг тэр өмнө нь хэрвээ би ингээд орчуулга хийх төвшний ингээд сууж чаддаг хүн биш байсан бол би одоо ч сууж чадахгүй байхгүй ер нь л тэгэхээр ер нь яг тэр нөгөө сууна гэдэг өмнө нь айгүйх олон зүйлийн хүчин нөлөөгөөр те ингээд угаасаа бэлтгэгдсэн байсан. Түүнээс яг санааг бол шал өөр төвшөнд хүлээж авч чаддаг болсон байх гэж би бодож байна. Яг одоо мундаг зохиолчдын хэлсэн тэр нөгөө бичсэн зүйлс байгаа шүү дээ. Тэднийг бол яг орчуулга хийснээр бол шал өөрөөр хүлээж авч байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад вэ гэхээр тэр чинь би өөрөө дахиад өөрөөрөө дамжуулж гаргах гэдэг юм чинь би тэрийг хамгийн сайн гүнзгий хүлээж авч яг ингэж ойлгож иж гаргахгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхээр унших хэм маяг ч юм уу яг тэр суух юм маяг бол тодорхой хэмжээнд айгүй өөрчлөгдсөн баха илүү сайн ойлгож чаддаг болсон байх гэж би бодож. Тэгээд одоо нэг сүүлийн асуулт маань болохоор юу байгаа? Чи нөгөө юугаа болцсон байгаад байгаа шүү дээ. Влогоо ингээд болцсон байгаад байгаа шүү дээ. Тэгээ ингээд болсон ч гэсэн ингээд дуусгаад одоо юу гэдэг уран зохиолын орчуулга ч юм уу тиймэрхүү юмруудаар төвлөрөх юм уу? Тэр юуг ингээд дахиад уул нь ингээд зөндөө олон жишээ ингээд кино гарч штэ. Энэ дээр жишээ нь өнөр жаргал юу гэж бичих байсан бол гэж одоо саяхан жишээ нь 2 хоногийн өмнө тэр нэг юуг пак чамвок те тэрний одоо жишээ шинэ кино гараад би жишээ нэг ойлгохоо билээ дуусчихж байгаа байхгүй ингээд яагаад ингээд хүн ингээд нэгнийхээ толгой дээрээс ингээд цэцэг шидэд ингээд алах гэж хагаад ингээд миний инээд хүрээд байгаа юм бэ ч гэдэг юм уу те ингээд цаана ингээд задлах юмнууд ингээд байна уу ч гэдэг юм ингээд сонирхоод байгаад байгаа. Тэгэхээр тэр одоо ирээдүйн чиг төлөв хаашаа явж байна вэ? Тэр влог нэг дахиж уншмаар байгаа маа тэгээд тэр камбэк хийх үү? Надад сарын айгүй олон хүмүүс тэгж асуусан. Тэг асууж байгаа тийм. Гэтэ одоо ч яг болчиход байна л да. Яг тэгэхээр би ингээд бичээгүй маш удацсан учраас тэн дээр бол шалтгаан бол байгаа. Эхнийх нь бол яг ингээд одоо л ингээд юу гэдэг кино шүүмж бичиж байгаа хүмүүс бүгдээрээ ер нь бол Facebook дээр айгүйх төвлөрсөн байгаа шүү дээ тий. Гэтэл яг ийм төрлийн бичвэрүүд шүүмжүүд өөрөө айгүй үнцэнтэй байх хэвээр одоо дээр үед бол тодорхой нэг сэтгүүлүүд дээр яг ингээд тэр сэтгүүлийн шүүмжлэгч гэдээ явдаг байсан тий. Кино шүүмж бичдэг хүмүүс нь яг ингээд өөрийн гэсэн нэг ийм сэтгүүлтэй өөрийн гэсэн нэг сайттай тий тэн дээрээ ингэж тогтмол бичдэг тэр магадгүй сайт сэтгүүлийнх нь ингээд уншилт нь баг тэр хүмүүсээсээ ингээд шалтгаалаад явж идэг ч юм уу тий тийм зүйл байсан. Одоо болохоор ингээд нэг юм Facebook хуудсан дээр ингээд төвлөрөөд тэрүүгээрээ зарим нь ингээд нэг кинонуудын маркетингийгч нэг хийж өгөөд тэнгүүтээ тэндээ нэг юм заримдаа шүүмж оруулаад тэнгүүт ингээд сүүлдээ аль нь яг шүүмжний аль нь маркетингийн ажлын гэдэг нь ялгагтаа болоод ер нь жоохон тийм завхарсан. Тэнгүүт миний хувьд хизээч одоо юу гэдэг Монгол одоо гарч байгаа кинонуудын нэг ихэн бичдэг байгаагүй илүү ингээд хуучны кинонуудыг ухаж гаргаж ирдэг байсан.
Тэгээд яг ингээд Facebook дээр энэ бүхэн байж болохгүй гэдэг санаанд ер нь бол хүрсэн байхгүй юу. Өмнө нь бол яг надад тэн дээр бичгийн таалагддаг байсан. Яг тэгэхээр надад хүртээмж гэдэг зүйл аюул чухал байдаг. Хүн болгонд хүртээмжтэй байх хэрэгтэй, зөв мэдлэг мэдээлэл ч юм уу, тийм зүйлс ингээд аль болох ийм олон хүнд хүрч чаддаг байх юм бол зөвөө гэдэг тийм бодолтой байсан. Гэтээ нөгөө талаасаа бас яг ийм кино шүүмж гэдэг зүйлийн чинь үнц нь арай өөр зүйл байд юм байна. Яг тэгэхээр энэ сэтгүүл зүйн нэг хэлбэр байгаа байхгүй юу? Шүүмж гэдэг чинь яг сэтгүүл зүйн нэг хэлбэр шүү дээ, тийм. Тэгээд ирэнгүүт үнц нь хаана байна вэ гэдээ асуунгууд сошиал медиа дээр байж болохгүй гэдэг зүйл үүсэж байгаа. Тэгээд энэ дээр би ерөөсөө зүгээр суугаагүй сэтгүүл гаргах байгаа. Тэр сэтгүүл маань болохоор яг кинонд зориулсан сэтгүүл байна. Тэгээд өмнө нь яг ингээд надаа янз бүрийн сонингуудаас тэгээд сайтуудаас ингээд манад булан нэгээд бичээчээ гэд тэгдэг боловч яг ингээд тэр сайтууд ч юм уу сонингууд яг тэр одоо шүүмжээр хүмүүс айгуух татах гээд байгаа байхгүй юу. Ингээд кино гэдэг чинь өөр амар тийм масс entertainment зүйл байгаа. Тэнгүүт тэрийгээр дамжиж ингээд тэр сонин сэтгүүлийг унших хүмүүс хандлт ер нь бол нэмэгдэн гэдгийг тэр хүмүүс мэдж байгаа учраас гэтэл кино өөрөө хизээч тийм улс төрийн мэдээний дунд ч юм уу ингээд нэг юм зүгээр хавчуурга болоод явж байгаа нь өөрөө айгүй хайрын зүйл байгаа байхгүй юу. Тийм болохоор би нэг 3 найзтайгаа нийлээд кинонд зориулсан зөвхөн яг киноны тухай ярьдаг юм сэтгүүл гаргаж байгаа. Тэр маань бол яг юм хагас жил нэг удаа гарна. Тэгээд хагас жил нэг удаа гарах ч гэсэн тодорхой тэр хагас жилийн хугацаанд нэлээд уншиж болохоор тийм мэрээд уншаа суугаад ээж болохоор тийм ном гаргаж байгаа. Ном гинэ сэтгүүл гаргаж байгаа. Тэгээд тэр сэтгүүлийн ажил маань бол ер нь нэг 11 сард дуусаад шувтраад ер нь бол уншигчтайгаа гарт хүрэх байх. Бараг оноос өмнө гарчих юм шүү дээ. Тэгэхээр нөгөө юу гэдэг би зүгээр суугаад байсандаа биш юм чин дараагийн шатандаа гарч явах ёстой, хөгжиж явах ёстой. Тэнгүүд дараагийн шатанд гаргах хүртэл нь бас ингээд цаг хугацаа орж исэн гэдгийг одоо миний уншигчид гоё ойлгох байхаа гэж би бодож байна. Одоо тэгээ зүгээр ингээд нэг фэйсбүүкийн ингээд нэг юм стори хэрүүлчих юм уу эсвэл нэг юм пүүсний лайв ч юм уу одоо юу ч те нэг юм чинь ингээд төмөн ертөнц ингээд нэг юм холилдсон заваа юм байгаа шүү дээ. Тэгэхэд тэндээс нь одоо нэг ялгаж одоо тусна болгож байгаа нэг юу юм байна. Тэгвэл бас угаасаа юм л да нэг сонин мөн дээр чинь ингээд одоо тэр нэг ховж ивэн л угаасаа хамгийн тэргүүн өрөн дээр ингээд байжсан доотлол зүгээр кино бодно гэсэн нэг юм жижигхэн юу шаачдаг шүү дээ. Тэгэхээр за би хариултаа ингээд авчлаа. Тэгээд ингээд ер нь дуусгах санаа байна. Тэгээд төгсгөлийнх нь одоо асуулт ч юм одоо юу юм бэ? Энэ ингээд миний одоо амар юм гацдаг ч гэх юм уу те. Би нэг юм юу ятаг эргэлцдэг юм эвгүй санагддаг ч юм уу ингээд юу. За асуултаа мартчихлаа. Би зүгээр чамд яриаггүй үлдсэн заяа. Энийг яг хүмүүс ойлгосоо ч гэх юм уу те. Хүмүүстэй хандаж ингэж хэлэх үг байна уу мань уу гэхээр амар тийм төвхтэй болчихдаг шүү дээ. Нөгөө нэг ингээд төрөөжингээ баахан ингээд тийм амьдрал бүгднгийнх нь өөр гэж ярьж ирсэн одоо нэг хандаж хэлэх мэлэх ч юм уу. Гэтэ одоо нөгөө би асуугаагүй байж болох ч юм уу те. Эсвэл чамд дотроо нэг хэлмээр санагддаг ч юм уу. Тийм үг байгаа юу? Байхгүй юу? Нэрээ байхгүй. Тэгээд үгүй нэг юуны ч нэг сүүлийн асуултыг ингээд чамд үлдээ юм үлдээ эдэргэлээ тэгээд төстэй. Тэнгүү ч нөгөө тэгж хүн амтэн сургах амар дургу тий түүм бай тий. За тэгвэл ингэ заяа. Би одоо зүгээр яг өөрөө чиний нөгөө нэг юунуудыг ч уншдаг байсан хүний хувьд заяа. Уншсаар байгаа хүний хувьд ингээд би яг өөр чинь яг тусгаалan одоо талархал илэрхийлэх юутай илэрхийлмээр байна. Ягаад тэгэхээр одоо зүгээр юу гэдэг би анх тэр нэг хаврын 19 оны тэр нэг 4 сарын тэр нэг хийцгүй өдөр ингэж фэйсбүүк ухаж явж байгаа тэр гоё хуудсыг олж дагаад тэгээ тэрний дагаж би ингээд амар олон гоё ном уншаад одоо Виктор Цой мой сонсдог болоод өчигдөр тэр нөгөө нэг cover тоглолтсон байхгүй тэр мөрөн дээр очиод ингээд давтагнаад альцганаад ингээд дээрэс нь би бас нэг юм кино орчуулга хальт хийдэг гэсэн байхгүй юу. Тэгэл яг хөө тэн дээр бас тэр нөгөө түрүүний ярьсан Вонка мавигч бас зөндөө гаргасан. Тэгээд нэг зохиолчийн нэрмэр баарандаа өгч мөгөөл ажиллал нөгөөх нь давпуурч мапуурл ингээд амар олон миний амьдралд ингээд болж байгаа чухал үйл явдлуудын нөгөө нэг үндсэн гэх юм уу яг тэр юун дээр байсан. Яг тухайн үеийн тэр уншижсэн бичвэрүүд дээр байсан. Тэгээд тийм учраас битсэн чинь баярлалаа гэх юм уу одоо юу мөрдөө тий. Тэр чинь ингээд нөгөө нэг юм чинь нэг жижиг юмнаас ингээд нэг амар том юм болдог штэ. Тэгээд
тийм чухал байж байна. Тэгээд яг тэр үнтэйгээ өнөөдөр яг ингэж ярилцах боломж гарсанд бол амар баяртай байна. Тэгээд цаашдынх нь ажил амьдралд нь одоо хамгийн сайн сайхан нэг л одоо хүсье да. Өөр хэлэх байх уу. Well чамд ч гэсэн. За ингээд юу яалаа. Подкаст дууслаа. Яг би ер нь бол өөрийгөө амар юм нуршуу ярьсан ч гэдэг юм уу зарим хэсгэрээ гацаж төвдрээд ер нь бол жоохон хөлдөө шаасан байж магадгүй гэж бодож байна. Тэгээд бас та хэдэд яг сонсоход ямар байсан бэ? Би яг тэ бодол мэдрэмж чинь юу вэ? Тэр мэрийгээ гоё үлдээгээрээ анд нөхдөө. Тэгээ сонсож байгаа хүмүүстэй ирээдүйд сонсох хүмүүстэй ч юм энэ одоо цацагдах юм бодож байна. Тий бүгдэнд нь аз жаргал хүсье. Хайртай шүү гэж худлаа шаахгүй угаасаа. Тий тэгтээ яг гой шахаараа байна. Баяртай.